мөндөд үзэгчтэй бидний зүгээс бэлдэн өргөдөг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болж байна. За энэ удаагийн нэвтрүүлгээ бид өхөн Өмнөгов аймгийн 70 задгад хотноо зохион байгуулагдсан. За Өмнөгов аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулсан 2025 оны аймгийн аврах шалгаруулах Төвийн бүсийн хурдан тэмээний уралдаанаас бэлтгэн хүргэж байна. За Тэмээний Баяр наадам 2025 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. За 4-ний өдрөө тэмээчид маань цугларч, за Тэмээний Баяр наадмыг зохион байгуулах комиссийн маань техникийн зөвлөгөө хийсэн. За энэ удаагийн Өмнөгов аймгийн Төвийн бүсийн хурдан тэмээний уралдаан бол өмнөх жилүүдээс онцлогтой зохион байгуулагдсан. За учир нь гэвэл энэ жил анх удаага 4 насны тэмээ уралдахаар болсон байгаа. За ингээд техникийн зөвлөгөө болж, за тус техникийн зөвлөгөөнд Өмнөгов аймгийн тэмээчид уяачид болно. За өнөөдрийн Баяр наадмыг зорин ирж уралж байгаа Баян хонгор Дундгой аймгийн тэмээчид маань оролцсон байгаа. За эндээс мэдээлэл авснаар техникийн зөвлөгөө бас амжилттай явагдаж өндөрлсөн. За харин 2025 оны 12 дугаар сарын 5-ны өглөө хурдан атны уралдаанаар за Өмнөгов аймгийн Төвийн бүсийн хурдан тэмээний уралдаан эхэлсэн байгаа. За энэхүү Тэмээний Баяр наадмыг өсөлтөө Өмнөгов хөтөлбөрийн хүрээнд за Өмнөгов аймгийн засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчний хурал, Өмнөгов аймгийн 70 задгад сумын засаг даргын тамгын газар гээд олон төрийн болон төрийн бүс байгууллагууд маань хамтран зохион байгуулсныг үзэгч та бүхэнд дуулахад таатай байна. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэн 2025 оны Өмнөгов аймгийн Төвийн бүсийн хурдан тэмээний уралдааныг бүрэн эрхээр нь хүлээн авч үзнэ. За оржидоо за энэхүү эрхэм мөндөд үзэгчтэй Өмнөгов аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулж байгаа Өмнөгов аймгийн 2025 оны Төвийн бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан атынхүү гарааны 6 дараас эргэж байна. За хурдан ат дөнгөж бод Баян хонгор аймгийн Шинжис цэмийн угуул Өмнөгов аймгийн 3 дэсмийн хариат аймгийн алдартай шоон Ням усрын хурдан хар тэмээ хөтлөөд гараад ирж байна. За аман үзүүнд бол Баян хонгор аймгийн Шинжис цэм буюу өсгөрийн хурдан шар тэмээ гарч ирсэн байгаа харагдаж байна. 3 дээр Өмнөгов аймгийн Баян далай цэмийн хариат Алтер ногоо группийн захирал Гамбалтын мөнгөчрийн хурдан тугшаар хөтлөөд гараад ирсэн. За ингээд үзүүрийн 20 тэм бол хоорондоо холбоотой ойрхон сайхан ширхүү үлдээ гарлаа. 3 дээр тэр 24 дугаартай хөг тэмээ гарч ирсэн байна. Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн алдартай Нямхүүгийн амрзын хурдан хөг тэмээ гарч ирсэн байна. За цаатлаар 2 дээр Өмнөгов Баян хонгор аймгийн 3 дэсмийн аймгийн алдартай Хайрмын Бацгийн хурдан халтар тэмээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн Баяр наадмын хурдан атны уралдааныг Баян хонгор аймгийн Шинжис цэмийн угуул Өмнөгов аймгийн 3 дэсмийн хариа шоон ямсрын хурдан хар тэмээ хөтөлсөн. За наалт нь авраг тугшаар гараад ирсэн. За цаатал нь Хайрмын Бацгийн хурдан халдар тэмээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За 4-5-ын бүрэн дээр өсгөрийн хурдан тэмээ. За 6 дээр Өмнөгов Баян хонгор аймгийн Баян өндөр сумын алдартай Нямхүүгийн амрзын хурдан хар тэмээ гараад ирсэн. За ингээд үзүүрийн тэмээд үл нэлээд ширхүү үлдээ гарч ирээд Өмнөгов аймгийн Тэмээн соёл уралдааны холбоо за Өмнөгов аймгийн засаг даргын тамгын газар гэдэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа 2025 оны Өмнөгов аймгийн Төвийн бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан атны уралдааныг хөтлөө гараад ирсэн. За арын атны нэлээд ширхэг болж ирлээ. 01 дугаартай Баян Өмнөгов аймгийн Ноён сумын аймгийн алдартай Жамцангийн отгон баярын хурдан хар тэмээ орж ирлээ. За 2 хөг тэмээ урагшлалаа үзэгчтэй ногоо номертой. За наадлын ногоо номертой хурдан хөг тэмээ Өмнөгов аймгийн Баян сумын аймгийн алдартай Гандбүрийн бүрдэрчин хурдан хөг тэмээ. За цаатлаар хушиг үлгөөд хурдан атны уралдааныг хөтөлж эхэлж байгаа шар тэмээ бол Өмнөгов аймгийн Баян сумын Монгол улсын алдартай яач аймгийн авраг малчин Цэндмагийн Бямдгтын хурдан аврах шар тэмээ. За аврах шар тэмээ чинь саяхан энэ жил энэ Өмнөгов аймгийн Мандал авсан Баян хөшөөгийн Төмөн тэмээний үе наадам төрүүлчихэд байгаа. За энэ хавар 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Өмнөгов аймгийн 70 задгад хотноо зохион байгуулагдсан Төмөн тэмээнийхээ Баяр наадамд аман үзүүлчихэд байгаа. За аргагүй л хурдан тэмээтэй 3 аймгийн улсын бүсийн уралдаанд 5 хурдалж байгаа ийм хурдан тэмээтэй айрагдсан тэмээ. За ингээд Цэндмагийн Бямдгт аврах шар тэмээ хөтөлцөн үзэгчтэй. За 2 дээр Гандбүрийн бүрдэрчин хөг тэмээ, 3 дээр тугшаар гараад ирсэн. За ингээд цаатлын тэмээд мөн хөр ширүүхэн гарч ирээд Хайрмын Бацгийн хурдан хар тэмээ гараад ирсэн. Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн яач амарцгийн хурдан тэмээ гараад ирсэн. За араас энэ Баян хонгор аймгийн Шинжис цэмийн угуул 3 дэсмийн хариат аймгийн алдартай шоон ямсрын хурдан халтар тэмээнүүд орж иж байна. За хар тэмээн жоо хойш ирсэн байгаа харагдаж байна. За мөн 45 дугаартай энэ Баян хонгор Өмнөгов аймгийн
зогцчихсэн мөн яаж хиний тэмээ орсон байна. Эрхмийн ганжуур тэмээ орж ирлээ. За наадлаар одоо жижигхэн шар тэмээ оржсэн. Өмнө 3 Сэврээс өмнө яаж Пөрөвдөржин одоо урд нь шар тэмээ орж ирлээ. Сэврээс өмнө сумын алдарт аймаг алдарт яаж Пөрөвдөржин намсраа дэрж уйжуурлууж урд нь шар тэмээ одоо орж ирж харагдаж байна. За ингээд одоо үзүүрийн тэмээнүүд бол үзүүштэй сайхан уралдааныг гаргаад бол ер нь одоо сахиухан орж исэн. Өмнө гомгийн зөгцчихсэн байж Бадралцгийн баасан жаргалын одоо урдан хөх тэмээ саяны одоо алтан тэмээнүүдийн өнгөн дээр одоо орж ирээд бас урагшилж харагдаж байна. За энэ цаатлын одоо 4 тэмээний ард дээр за нэг 17-8 тэмээ удаагаар авчлаа. За бүр одоо аргашаа суугаад арын тэмээнүүдийг манай зурлаж харуулж ирсэн. За арын тэмээнүүдийн өнгөн дээр өмнө гомгийн баян осмын аймаг алдардаас Гандаврын Бүрөвдөрч улас халзаа орж ирлээ. Тайлганда Өрөнгө аймгийн бүсдэд төрүүлсэн. За мөн одоо тайлганда Төмөдмөгийн баян наадамд амын үзүүдэд ордсон. За өмнө гомгийн ноён сүмийн үе Шавцангийн отгон баярын одоо тэргүүн шар гэдэг тэмээ цаатлаар одоо орж иж байна. За наадлаар одоо энэ 58 дугаартай шар хат одоо орж ирсэн. За энэ шар хат бол өнөөдөр 8 настай. Өмнө гомгийн Сэврээс сүмийн сумын алдартай Нянтан ганцхийн одоо шар тэмээ одоо орж ирлээ да үзэгчтэй. Заавал аймаг бүсийн уралдаанд бас олон одоо харагдаж ирсэн. Төмөндмөнийхэн баян наадамд харагдажсэн ийм одоо уралдаан тэмээ да. Өнгөрсөн жил одоо бас өнгөрсөн жил гэж одоо энэ 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдөр одоо Төмөндмөнийхэн баян наадамд бас одоо харагдсан тэмээ шүү дээ. За ингээд одоо арын тэмээнүүд бол одоо нийлэн ширэг болдорс үзүүрийн тэмээнүүдийг нийлээд бас 30-аад тэмээ бөөгнөрлөө одоо үзэгчтэй. Өнөөдрийн хурдан хатны уралдаанд нийт 36 хат одоо уралдсан. За Өмнө гомгийн баян осмын аймгийн алдарт байж Гандаврын Бүрөвдөржин одоо урдан улс халзаа урагшлах нэ. Арын тэмээнүүд өнгөн дээр их сайхан одоо орж ирлээ да. За энэ жил одоо ат нийлж одоо сайхан уралдаж байгаа юм одоо урдаач шүү. За ингээд өмнө гомгийн 3 дисмээ аймгийн алдарт байж Шаван Ямсрын одоо урдан алдар тэмээ хөдлөөд ихсээ үзэгчтэй. За энэ алдар тэмээ одоо Шаван Ямсар алдарт өөр унтсан байгаа харагдаж байна. Цаатлаар өмнө гомгийн баян осмын Монгол улсын алдартай Сэнмогийн ямтын одоо аврах шар одоо оршилж байна. За Шаван Ямсрын алдартын одоо энэ жил улсын бүсийн уралдаанд төрүүлсэн хар тэмээ 3 дээр одоо орж ирж байна. За 4-5-ын 4-ийн бөөрөн дээр өмнө гомгийн Сэврээс өмнө яач Пөрөвдөржин шар тэмээ. За 5-ын бөөрөн дээр өмнө гомгийн Баян горомгийн шинжис тэмээ аймаг алдарт байж Батагийн содмын одоо урдан хөх тэмээ одоо орж ирсэн. Соорын тэмээ одоо орж ирж байна. За 6 дээр аврах шар одоо оршуулж байна. 7 дээр Гандаврын Бүрөвдөржин одоо урдан хөх тэмээ гэсэн. За ингээд энэ 7 тэмээ одоо өнөөдрийн баян наадам хурдан хатны уралдаанд хөдөлж байгаа бол аврын тэмээнүүд дахиад одоо хийж одоо орж ирлээ. Халзаа орж ирж байгаа шүү. Ус халзаа орж ирж байгаа юм байна. Ариун Бацаагийн алтар тэмээ жоохон хойшлоод эргээд одоо үзүүрийн тэмээнүүдээр орж ирж байгаа харагдаж байна шүү. За өмнө гомгийн 3 дисмээ аймгийн алдарт Шаван Ямсрын одоо хурдан хар тэмээ жоохон хөлийнх нэрчин сулраад үлдэх гээд л байх шиг байна да. За наадлаар 191 дугаартаа уралдааны зам нурдсан өмнө гомгийн баян осмын аймгийн алдарт яаж Гандаврын Бүрөвдөржин хурдан улс халзаа одоо орж ирсэн дээ. За одоо энэ улс халзан бол одоо тайлганда Өрөнгө бүсийн уралдаанд 2023 онд төрүүлээд 2024 оны Төмөндмөнийхэн баян наадамд ам үзэнд одоо орсон. Өнгөрсөн жил одоо бас 5 настай одоо өнцсөн. За энэ жил одоо сайхан хатан дээлээд одоо орж ирж байгаа. За арын тэмээнүүдийг одоо харуулж байна. Энэ цагаан хүрдэгт уралдаанд юмсан өмнө гомгийн хөрмөн сүмийн Жанжинбэг аймгийн алдарт яаж Батбулгын хад баатарын Чансай шар одоо орж ирж байна. Өнөө жил одоо суралцсан болгонда төрүүж аригдж байгаа одоо хурдан хатаа хатад орж ирж байгаа. Одоо араас одоо нэлээд зүтгэж байна да. Нэг 20-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа юм болов. За ер нь одоо 22-3-ын бөөрөн дээр сууж байгаа. Эхний 20 тэмээ бол одоо бөөнд уршилж байгаа да. Чансай шар одоо өнөөдөр нэлээд хойгуурал гарсан байгаа харагдаж байна да. Одоо үзүүрлэгээ зүтгэндээ уулын ч нэг үзүүр дээр өнгөн дээр байгаа. Өмнө гомгийн Мандлаа болсон баян гошуугийн Төмөндмөний баян наадам төрүүлсэн айрагцсан. За ам үзүүдэд дурдсан. За сая одоо бас алдарнуудад одоо бас айрагцсан тэмээ шүү дээ. За Жавцангийн отгон баярын 2 тэмээ одоо хамтаа сайхан урагшилж байгаа харагдаж байна. За Бадралцгийн баасан жаргалын хөх тэмээ одоо жоо ойшилсан байгаа харагдаж байна. За одоо ингээд урагшилнаа. За Бүрөвдөржин Гандаврын Бүрөвдөржин хөх тэмээ шүү. За одоо урагшлаад үзүүрийн тэмээнүүдэд харуулнаа. Үзүүрийн тэмээнүүд нэлээд одоо холдож орж байна. Манай зурлаач бол бүр хойшоо суугаад одоо энэ хатнуудыг бол та бүхэндээ харуулчлаа. За одоо ингээд урагшлаад өнгөнийхөө үзүүрийн хатнуудыг харуулж байгаа. Ер нь л ерөөсөө урдлын тэмээнүүд холдсон доо. За Нянтан ганцхан шар тэмээ оршиж байна. Цаатлан Баян аймгийн Баян говьсмын яаж Буцрангийн одоо урдан шар тэмээ гэсэн 2 тэмээ бол одоо 14-5 дээр одоо оршиж байгаа юм байна шүү үзэгчтэй. 14 дээр бол Өмнө аймгийн Сэврээсмийн сумын алдарт байж Нянтан ганцхан одоо урдан шар тэмээ оршиж байгаа. Цаалт нь 14-ийн бөөрөн дээр Өмнө Баян аймгийн Баян говьсмын яаж Буцрангийн шар тэмээ одоо оршиж байна. За ингээд одоо оршилнаа. За одоо оршлоод үзүүрийн хатнууд одоо харуулнаа.
За тэгээд одоо өнөөдрийн уралдаан бол их ширүүхэн өрсөлдөөнтэй чансаатай юм одоо оршуулж урж байна. За Баянгор аймгийн Шинжинсэн байж өсвөрийн одоо урдаа хартын бодорж байгаа. Соорын хөгтмийн цаатал нь одоо оршуулж байна. Өмнөг аймгийн Баянгор аймгийн Шинжинсэн аймаг алдартай Батагийн содмын одоо хурдан хөгтмөө олон наадамд бас одоо айрагдад дөрүүлж ирсэн. Саяхан одоо алдартнуудынхаа наадамд Баянгор аймгийн Шинжинсэн одоо 2025 оны 11 сарын 16-нд одоо болсон наадамд одоо бас 14-т одоо хурдсан тийм ээ одоо оршуулж байгаа. За Баянгор аймгийн Шинжинсэн бол 3 үндэсний аймаг алдартай шоуны ямсрангийн халтар тийм ээ. Энд одоо оршилж байна. 10 буурин дээр 11-2-ын буурин дээр оршилж байгаа шиг байна. За одоо оршилнаа. За одоо оршлаад үзүүрийн тэмээнүүд арлах баха. Ер нь одоо өнгөний тэмээнүүд нэлээд одоо холцсон. За энэ 33 дугаартаа Өмнөг аймгийн Сэврээ сүмийн аймаг алдартай намсрын бүрдэрчийн намсрын төрж өжирлүүлж байгаа бүрдэрчийн одоо хурдан төрж байна. За ган төрмийн бүрдэрчийн одоо хурдан хөгтмөө өдөд энд одоо оршилж байна. Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай байж ган төрмийн бүрдэрчийн одоо хурдан хөгтмөө энд одоо уршилж байгаа юм. За түүний урал дээр Өмнөг аймгийн Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн сумын алдартай яач Нямхүүгийн амар зайгийн одоо хөгтмөө одоо гараад ирсэн одоо уршилж байна. За хөгтмөө бол одоо түр хурдан одоо хатны уралдааны үзүүр дөрөс нэлээд ширүүхэн орсон. За одоо 700 метрийн цаанаас одоо ирж одоо зорин ирж одоо орлож байгаа. За Нямхүү сумын алдартай яач Ботхон 4-5 ч тийм өнөөдрийн хатны уралдаанд бас морцсон болов. Бас одоо аргагүй одоо хурд тарааж байгаа хүн бол яхан аргагүй Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн сумын алдартай байж Нямхүүгийн амар зай гэдэг хүн юм аа. За энэ жил одоо бас энэ 2025 оны 11 сарын 16-ны өдөр Баянгор аймгийн Шинжинсэн сүмийн алдартнуудын баян наадамд одоо төрүүлсэн. За Баянгор аймгийн Баян өндөр сүмийн эдрэнгийн одоо багийн наадамд одоо бас төрүүлсэндээ хөгтмөө. За шоуны масар алдартын одоо хурдан хар тэмээ жоо хойшоо сууж явах шиг байна. Жоо хойшоо сууж явах шиг байна. За Баян Өмнөг аймгийн 3 дэсмийн аймаг алдартай байж Арвин Бацаагийн одоо хурдан халдар тэмээ одоо уршилж байгаа юм байна. За сая хард хөх тэмээ одоо төөлөөл одоо уршаад байна да. За 4 5 6 дээр одоо энэ шаван ямсрын одоо хурдан халдар тэмээ одоо хар тэмээ одоо уршилж байгаа. Халдар тэмээ уршилж байгаа юм шиг хар тэмээ уршилж байгаа юм байна. Хар тэмээ одоо уршилж байгаа юм байна. За Арвин Бацаагийн одоо хурдан тэмээ 4 5 дээр одоо уршилж байгаа юм байна. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан хатны уралдааныг уралдаж байгаа 3 тэмээн дээр Нямхүү амар зайгийн одоо алдартын хөгтмөө ирж одоо уралдаж байна. Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн алдартай Нямхүү амар зайгийн хөгтмөө 4 дээр ч үзэгчтэй. За ингээд хурдан хатны уралдааныг хамгийн наадлаараа Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай ган төмрийн бүрдэрж ус халдсан одоо хөтөлж байгаа. Дунд нь Өмнөг аймгийн Баян далай сүмийн Ариат Алтэрнгой группийн захирал Гамболтын мөнгөчин одоо тугшир одоо уршилж байгаа. Цаатал нь Өмнөг аймгийн Баян улсын Монгол улсын алдартай яаж Сэндмагийн Бямдагтын одоо аврах шар одоо уршилж байгаа. Сэндмагийн Бямдагтын одоо аврах шар бол одоо бас Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн уяаж Нямхүүгийн амар зайгийн одоо ботхон тэмээ шүү үзэгчтэй. За ингээд одоо үзүүрийн тэмээнүүдийн ар дээр за хиний тэмээ одоо ороод ирж байгаа юм шиг Нянтан гамсгийн шар тэмээ чинь зүтгэсээр байгаа ороод ирлээ. 5 дээр одоо орж иж байна. Нянтан гамсгийн шар тэмээ 5 руу шаргуулаа үзэгчтэй. Аргагүй араас нэвт туулаад Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн алдартай яаш Нямхүүгийн амар зайгийн хөгтмөө 4 дээр үзэгчтэй. За 3 дээр Өмнөг аймгийн Баян улсын аймаг алдартай ган төмрийн бүрдэржийн одоо улс шар гэж за ийм одоо хурдан тэмээнүүд бол одоо 3 4 5 дээр одоо оршиж байна. За өнгөний 2 тэмээ одоо холцоо. Барай бол одоо зүтгэсэн. Одоо ойрцсон байгаа. За тугшир 2 дээр биш үзэгчтэй. Өмнөг аймгийн Баян талаас Монгол улсын алдартай яаж мөнхтүүдийн мөнхийн гөрж оёж хурлуулж байгаа Алтэрнгой группийн захирал Гамболтын мөнхчрийн одоо хурдан тугшир 2 дээр одоо гараад ирсэн бол аврах шар хөтөллөө үзэгчтэй. За аврах шар өнгөрсөн жил одоо хурдан байсан да олон наадамд одоо айрагдад төрүүлсэн. Өмнөг Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн алдартай Нямхүү амар зайгийн ботхон тэмээ. Өмнөг аймгийн Баян улсын Монгол улсын алдартай яаж Сэндмагийн Бямдагтын одоо хурдан аврах шар одоо ингээд төвийнхэн бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан хатны уралдааныг хөтөлсөн. За хатны уралдаан бол нийтдээ 15 км-с одоо хурдан шанзыг одоо сорж байгаа. За энэ хоёр тэмээний хооронд одоо өнөөдрийн баян наадмын төрөв тодорхонд аврах шар одоо жоохон холдож байгаа юм байна. За туг шар чинь бол одоо энэ жил нэг 12-той байна уу да. 2019 онд чинь 6-тай байсан тэмээ шүү дээ. За аргагүй одоо өнөөдрөөс бол нас нь явсан 12-той. За Сэндмагийн Бямдагтын шар тэмээ бол 7 байна уу 7-той байна уу 8-тай одоо хурдан тэмээ байгаа да. За тугшир бол дараас нь зүтгээтэй. За энэ хоёр тэмээ бол арын тэмээнээс барагч одоо километр шиг одоо холдож одоо урагшилж байгаа. Арын тэмээнүүд бол ярихааргүй одоо ирэхээргүй одоо бас уралдаж байгаа маа. За энэхүү эрхэм үзэгчтэй Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооны зохион байгуулж байгаа 2025 оны
Өмнөг аймгийн Төвөмс хурдан тэмээний уралдааны хурдан ат барайнд орж ихэд Өмнөг аймгийн Баян Осмын харьяат Монгол улсын алдар туяач Сэндмагийн ам нутгийн аврагшаар төрүүлэн ирж төмөө олныг одоо баясгаж байгаа торон мөчөг одоо үзэгч тав гаргаж байна. За хоёр дээр Өмнөг аймгийн Баян Далайсмын Монгол улсын алдар туяач Мөнхтөлийн мөнхийн ингээ үеч хурлуулж байгаа. Баян Далайсмын харьяат Алтан 92 группийн захирал Гамбалтын мөнгөчрийн одоо урдан Тугшаар тийм ээ харахгүй одоо хурдаа нотож аман үзүүд одоо урдаллаа. За 3 дээр одоо нахитэл одоо уралсаар байгаад Өмнөг аймгийн Сэврээсмийн сумын алдар туяач Нямтан ганцгийн одоо аврагшаар тийм ээ 3 удаа хурдалж байна. За ерөөл нэг 5 км дутуу байхад 20-ын бүрэн дээр өвчсэн гэл одоо тийм ээ шүү дээ. За 4 дээр бол Өмнөг аймгийн Баян Хонгор аймгийн Баян Өндөрсөмийн сумын алдар туяач Нямхүүгийн амар цагийн одоо хурдан хөгтмээ аврах хөгтмээ аргагүй одоо энэ цагт одоо тодорс аврах тийм ээ 4 удаа хурдаллаа. Аргагүй одоо аврагууд одоо хайрыг төрүүллээ үзэгчтэй. За 5 дээр өнөөдөр одоо сатан хэлжүүлж ахнартайгаа хатаа сайхан уралдааны гэж Өмнөг аймгийн Баян Осмын аймгийн алдар туяач Ган төмрийн бүр өвдөр чи улас алдсан 5 удаа хурдалж байна. Улс алдсан 5 удаа хурдаллаа үзэгчтэй. За ингээд эхний 5 тэмээ одоо орсон. За 6 дээр Өмнөг аймгийн 3 дэсмийн үеж Шоуман ямсрын одоо хурдан хар тэмээ 6 дээр одоо хурдалж байгаа 6 дээр одоо хурдалж байна. За араас зүтгээд энэ Өмнөг аймгийн Сэврээсмийн үеж Пөрөв дөржин шар тийм бас өнгөн дээр одоо уршлаасан 7 дээр одоо орж байна. За Баян Осмын үеж Ган төмрийн бүр өвчөг хөхнөө 8 дээр 9 дээр Батулгын хад батрын Чаншаасаар орж ирж байна. 10 дээр Баян аймгийн Шинж Жирсэн үеж Содмын Батагийн тийм орж ирж байна. Батагийн Содмын тийм орж ирж байна. Аврагшаар өнөөдөр аймгийнхаа бүсгийн хурлаа төрүүллээ. Баяр хүргэе. Баярлалаа. Шар тэмээний хинжлэн ирдэг боллоо. Энэ жил 2 дахь хуралдаа. Цагийн Баян Ушаагийн Төмөн тэмээний 2 дахь төрүүлсэн. Тэгээд энэ дээрээ сайхан төрүүллээ. За олон газрын сайхан сайн тэмээнүүд сайхан хуралдаа боллоо. Өнөөдөр мундаг тэмээс болсон мундаг сайхан хуралдаан боллоо. Тэнд төрүүлснээр маш их баяртай байна. Тугшир өнөөдөр хурдан нотлоод аймгийнхаа бүсгийн хурлаанд амаа үзүүлээ. Баяр хүргэе. За баярлалаа. Аймгийнхаа аврах шалгаар уралдаан зэрж Тугшаараа маань амаа үзүүлээ. Их баяртай. Өнөөдөр Алтан 92 группийн захирал мөнхчрийн нэр дээр байсан. Тэ Алтан 92 компани захирал мөнхчр даамгийн алдартай болзол нансан Тугшаар маань тэрийг баталж өнөөдөр сайхан амаа үзүүлээ. Тэгэл наад мэсгэлээс газар газрын сайжуул ус ирлээ. За газрын сайжуул ирж аймгийнхаа аврагтаар цуглаж уралдаан. Өстой гоё байлаа. За баярлалаа. За баярлалаа. Өсгөө шарахт хордоолж өнөөдөр аймгийнхаа бүсгийн хурлаанд гурлаа баяр хүргэе. За баярлалаа. За энэ жилийн хэд хурлаа марч юу? Энэ жилийн 4 дахь хуралд. За шар тэмээний хандлаа юу? Шар тэмээний талаар одоо манай өөрийн ботхон тэмээ шар тэмээ. Энэ жил хэдтэй вэ? 8 9-тэй болж 9 л өрчих тий. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр аймгийн бүсгийн хурлаанд ус алдсан маань сайхан уралдаж ахнартайгаа уралдаж сайхан хайрглаа баяр хүргэе. Тэглээ. Маш их баяртай байна. Тэгээ бас энэ сайхан том тушин дээр дахин хайргсан да баяртай байна. Энэ жил 2 жил энэ дээр энэ тушнаас 2 жил дараалж орсон байдгийг. Бас атнаас дэвшээд сайхан ахнартаа урууллаа. Сайхан урд ууслаа. Тэгээ наадам жоолондоо бас хоёр наадам минь дэвшүүлье. Тэгээ сайхан наацхаар жилээ. Тэгэл маш өндөр байна. Халзан одоо атныхаа тухай ярилцлаа. За халзан нэмэж одоо Говьлтай аймгийн Баяндор тосгоны Утганбаатар гэж залуу гос бий. Авж ирсэн маа тэгээд үүдээ өсөх маш их баярлалаа. Наад дээр олон цагаан хайрыг дөрвөлдлээ. За. За энэхүү Өмнөг аймгийн Тэмээ соёл уралдааны холбооноос зохион байгуулсан 2025 оны Төвөмс хурдан тэмээний уралдааны хурдан ат амжилттай уралдаж одоо барайнд орсны дараагаар Баян наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр хурдан атны уралдааны төрүүж харигцах ахтуудын бай шагналыг одоо гардуулсан. За шагналыг Өмнөг аймгийн Эрдэнэ лөгч шуурлын төлөөлөгч Залан зодгод хотын захирагч өгөөд Залан зодгод сумын засаг дарга цогтын динэдэрч за Өмнөг аймгийн хүн зүдэ чон газрын дарга Батэрдэн Өмнөг аймгийн Тэмээ соёл уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бадамжунай Баян Осмын аймгийн алдар туяач Бацгийн сайн баяр за Өмнөг аймгийн Баян Далай сумын Тэмээ соёл уралдааны холбооны тэргүүн за Өмнөг аймгийн Тэмээ соёл уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Чанарвын Утганбаатар Өмнөг аймгийн Тэмээ соёл уралдааны холбооны нарийн бичиг Ариун санаа гэсэн хүмүүс одоо гардуулан өгч баяр хүргэсэн. За төрүү тэмээг 2 сая төгрөг өргөмжлөл медалаар амун үнзүүдэ хурдсан тэмээг сая 500 сая төгрөг өргөмжлөл медалаар айргийн 3 удаа хурдсан тэмээг сая 300 сая төгрөг өргөмжлөл медалаар айргийн 4 5 удаа хурдсан тэмээнүүдийг мөн 1 сая төгрөгөөр байлж одоо баг шагналыг дагардуулсан байгаа. За мөн түншлэн 6-аас 10 удаа хурдсан тэмээнүүдийг барьж тус бүр 100 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм а. За ингээ хурдан атны уралдаанд төрүүлж харигдсан ахтнуудын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.
За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бидхэн Өмнө Гомгийн Тэмээ соёл уралдааны холбооны зохион байгуулж байгаа 2025 оны Өмнө Гомгийн Төвөмсөн хурдан тэмээний уралдааныг хүргэж байгаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан 4 настай тайлаг буюу гөгшин тайлагны уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан тайлагныг гарааны зурхаар хөдөлсөн. За мөн л одоо 20-оор 30-аа тайлаг бол өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдаанд одоо бүртгэгдсэн байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За 20 жил хурдан тайлаг эргэж байна. За хурдан тайлаг дөнгөж ирэнгүүт Өмнө Гомгийн Баян далай сүмээ харьяад Алтын иргэн группийн уяаж Мөнхтөлийн мөнхийнгийн одоо Тод улаан гэдэг тайлаг одоо хөдлөөд одоо гарч байна. Цаатаар улаан дээлтэй уралдаанч унтсан Баян хонгор аймгийн Шинжин сүмээ уяаж Даваа хөнгөн Бямцрангийн одоо хөх тайлаг одоо гарч ирж байна. За 3 дээр тэр 15 дугаартай Өмнө Гомгийн 3 дэсмийн аймгийн алдарт уяаж Уран цэцгийн Төмбөрийн одоо хурдан тайлаг одоо гарч ирсэн бол мөн одоо Өмнө Гомгийн 3 дэсмийн уяаж Уган одоо хурдан тайлаг тэр шар говцтой уралдаанч унтсан 4-5-ын бөөрнөр одоо гарч ирлээ. За хамгийн цаатлаар Баян хонгор аймгийн Шинжин сүмээ уяаж Нацаг дөржин Эрдэнэтийн Нацаг дөржин одоо хурдан шар тайлаг энэ цагт одоо хурдан байгаа тайлаг бол бас л одоо ширэг хүлдээ одоо гарч ирсэн. За ингээд эхний нэг 7-8 тайлаг бол одоо ингээд гөгшин тайлагны уралдааны 4 нас одоо тайлагны уралдааныг одоо хөдлөөд одоо гарсан. За хамгийн наадлаар одоо уршиж байгаа хэсгийн гуталтай хөгтөнцөн одоо хурдан тайлаг бол за Баян хонгор аймгийн Шинжин сүмийн Эрдэнэгийн одоо ботхон тийм ээ тором цагаас тодорж уралдсан Өмнө Гомгийн Баян далай сүмийн Монгол улсын алдарт уяаж Мөнхтөлийн мөнхийнгийн одоо хурдан хөх тийм ээ улаан Тод улаан гэдэг одоо тайлаг юм аа. За ингээ хурдан тайлагны уралдааныг одоо 2025 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Дорногов зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд айргийн 4 удаа хурдалсан Баян хонгор аймгийн Шинжин сүмийн уяаж Даваа хүүгийн Бямцрангийн одоо хурдан хөх тайлаг хөтлөлөө үзэгчтэй. За цаатал нь Нацаг дөржин Эрдэнэтийн Нацаг дөржин одоо хурдан тайлаг одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За эхний 3 тайлаг бол одоо ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдааныг одоо хөтлөөд одоо гараад ирсэн бол арын 2 тайлаг бол одоо ширэг хөвөлдөө ар дээр нь одоо уршилж байгаа. За эхний 5 тайлаг жоохон дасгах маягтай болсон. 4 дээр Тод улаан одоо уршилж байгаа. За Тод улаан бол одоо тормондоо 2023 онд Өвөрхангай аймгийн улсын бүсийн уралдаанд төрүүлээд 2024 онд бас одоо тормондоо Баян хонгор аймгийн улсын бүсийн уралдаанд очиж одоо бас аяр игцэн. За ийм одоо хурдан одоо тайлаг шүү гэдгийг одоо та бүхэндээ хэлье. Тод улаан одоо гараад ирсэн одоо уршиж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдааны үзүүрийн тайлагнууд бол нэлээд ширэг хүлдээ одоо гарч ирсэн одоо уршиж байгаа. 51 дугаартай уралдааны зам нурцсан. За хиний тайлаг 3 дээр одоо гарч ирсэн байна да. Урт насангийн инквадрын одоо хурдан тайлаг Баян хонгор аймгийн Шинжин сүмийн уяаж урт насангийн одоо хурдан тайлаг 3 дээр гарсан байна. За 5 дээр Уран цэцгийн одоо хурдан тайлаг. За 6 дээр 6 дугаартай Баян Өмнө Гомгийн хөрмөн сүмийн Жанжинбагийн уяаж Бээжингийн дүлхөгийн одоо хурдан тайлаг 6 дээр одоо гараад ирсэн уршилж байгаа юм аа. За ингээ хурдан тайлагны уралдаанууд 45 дугаартай тайлаг бол 3 дээр одоо гарч ирсэн. Энэ Баян хонгор аймгийн Баян дэсмийн уяаж Сугар очрын одоо хурдан тайлаг шүү. 45 дугаартай Баян хонгор аймгийн Баян дэсмийн уяаж Сугар очрын одоо хурдан тайлаг бол одоо уралсан болгонд бас хайрагддаг төрүүлдэг ийм одоо мундаг тайлаг бол одоо 3 дээр гарч ирсэн. За 4 дээр Тод улаан, 6 дээр бол Өмнө Гомгийн 3 дэсмийн уяаж Уран цэцгийн Төмбөрийн одоо хурдан тайлаг одоо уршилж байгаа. За ярахгүй бол одоо энэ цагт одоо хурдалж олон сайхан амжилтын эзэн болж олон одоо хайрыг төрөв хүрдэж байгаа ийм одоо хурдан тайлагнууд өнөөдрийн баяр наадмын хөгшин тайлагын 4 настай тайлагны уралдааны хөдлөөд одоо гараад ирсэн уршилж байгаа нэ зээ. За 4 тайлагны уралдаанд дөмөхгүй уралдаан гарахандаа арын тайлагнаас жоохон олдох шинжтэй болж байна. Хөнгөн дээр Баян хонгор аймгийн Шинжин сүмээс Даваа хүүгийн Бямцрангийн одоо хурдан тайлаг, цааталт нь Баян хонгор аймгийн Шинжин сүмийн уяаж Эрдэнэтийн Нацаг дөржин хурдан тайлаг, 3 дээр Баян хонгор Өмнө Гомгийн Монгол улсын алдарт байж Мөнхтөлийн мөнхийнгийн өжирлүүлж байгаа. За Баян далай сүмийн засаг дарга Улаанбаярын буян үлзийн одоо хурдан Тод улаан тайлаг. За 4 дээр 45 дугаартай уралдааны зумцсан Баян хонгор аймгийн Баян далай сүмийн уяаж Сугар очрын одоо хурдан хөх тайлаг гэсэн. За ингээд энэ 4 тайлаг одоо хөтөлсөн байгаа. За тун удахгүй одоо манай зурлаач хойшоо суугаад арын тайлагнуудыг бас та бүхэнд одоо харуулах байхаа. За өдрийн 3 тайлаг бол одоо гурлал улс бус аймаг сум орон нутгийн чанартай наадамд бас орцсон ийм одоо хурдан тайлаг шүү. Тод улаан бол тормон цагаас улсын бүсийн уралдаанд бол одоо орсон. Өвөрхангай улсын бүс төрүүлсэн Баян хонгор улсын бүст хайрагдсан. За өнгөрсөн жил шилбэн тайлаг одоо Дорногов улсын бүст одоо очиж айрыг 5 удаа ордлсон. За ингээд эхний 4 тайлаг бол одоо гараа явчлаа. За араа суугаад Уран цэцгийн Төмбөрийн тайлаг одоо орж ирсэн. 6 дээр энэ Өмнө Гомгийн Баян хонгор аймгийн Шинжин сүмийн сумын алдарт байж урт насангийн инквадрын одоо урд нь Дөлгөө халзан гэдэг тайлаг одоо орж ирлээ. Дөлгөө халзан бол одоо 2024 онд Баян хонгор аймгийн улсын бүсийн уралдаанд айргийн 5 одоо тормондоо одоо хордолж ирсэн ийм одоо тайлаг одоо орж ирж байгаа харагдаж байна. За цаатлаараа Баян хонгор Өмнө Гомгийн Баян улсын мөнгө яач тогтоолын буян гişин одоо хурдан тайлаг хамгийн цаатлаар одоо орж ирж байгаа. Наатал одоо шар говцтой уралдаанд унсан шар тайлаг бол одоо Өмнө Гомгийн 3 дэсмийн үе сумын алдарт байж Уган одоо хурдан тайлаг 30 дугаартай хурдан халтар тайлаг одоо ороод ирсэн. За энэ одоо 30 дугаартай хурдан тайлаг бол одоо Өмнө Гомгийн Баян далай сумын
Сумын алдарт байж Төмөр Одрхон Бат сайхны шоу галтар гэдэг тайлаг одоо орж ирлээ. Өнгөрсөн жил шилбэндээ одоо 2025 онд одоо энэ Булган сум зохион байгуулах замгийн бүсийн уралдаанд бас айрагцсан тайлаг да. Мөн одоо энэ Баянгар аймгийн Шинжи цэцмийн уяач Гандүмрийн мөнхтэн ботхон тийм ээ, Монхын ботхон тийм ээ шүү дээ үзэгчтэй. За эхний 10 тайлаг бол гараа авчлаа. За 11 дээр Өмнө аймгийн Хөрөм сумын Жанжинбагийн сумын алдарт байж Бээжин хүүгийн Дөлхүүгийн Бээжингийн Дөлхүүгийн одоо урд найлаг 11 дээр одоо орж иж байгаа юм биш. 11 дээр одоо орж иж байна. 43 дугаартай энэ Баянгар аймгийн Шинжи цэцмийн уяач хиний тайлаг одоо орж иж байна да. Дорцсон бүгэн тайлаг Төмжирлын Дорцсон бүгэн Жавзангийн Отгон баярын тайлаг одоо орж иж байна. Армийн Бацгийн ордон тайлаг одоо 17 дугаартай уралдааны замд дурсан. 18 дугаартай энэ Дундгой аймгийн Дэлгэр хангаас сумын алдарт байж Бацаахны буян үлзэн аймгийн алдарт Бацаахны буян үлзэн одоо урд найлаг одоо орж иж байна. За энэ тайлагнуудаа Өмнө аймгийн зохиолсон сумын алдарт байж их говийн хурдгалын уяач Төвднөр чи Улаанбаатарын Баавар шар гэдэг тайлаг өнөөдөр одоо бас шилбэн тайлаг ах нартайгаа одоо бас уралдаж байгаа юм байна. 23 дугаартай уралдааны замд дурсан Өмнө аймгийн Хөрмөс сумын уяач Баатарын Төвчнэгийн тайлаг одоо орж ирж байна. За 191 дугаартай Галуудрахын жиргал сайхны тайлаг орж явж байгаа. Өмнө аймгийн Баян сумын уяач Галуудрахын тайлаг хэлгээд орж ирж байгаа. 33 дугаартай уралдааны замд Өмнө аймгийн 3 сумын уяач 50 жиргалын одоо урдан тайлаг гэж за манай дурлаач бүр одоо ингээд арын тайлгнуудад бүгдийг одоо шууд одоо харуулад та бүхэндээ харууллаа. Одоо ингээд одоо манай дурлаач жолоочор одоо урагшлаад үзүүрлүүгээ тайлагнуудыг одоо харуулна баха. За ингээд газар нутгнуудын олон одоо тайлагнуудаас өнөөдөр баян наадамд одоо ирж уралдаж байгаа. За нийтдээ 4 насны 120 гаруй тэмээ бол одоо бас өнөөдөр Өмнө аймгийн Төвөс урдан тэмээний уралдааны урдан тэмээний уралдаанд бол одоо бүртгэгдсэн байсан гэдэг бас та бүхэндээ хэлье. За ингээд одоо урагшлалнаа. За урагшлалнаа. За 33 дугаартай Өмнө аймгийн 3 дэс маяг 50 жирлээ одоо урдан тайлаг бол энд арханс бол одоо ширүүгөө өлдөө урагшилж байна. За өнгөлөг одоо сайхан урагшлыг бол одоо байх газар байна. За одоо урагшлалнаа. 105 дугаартай за Өмнө аймгийн Баян ус маяг Хөрөлбаатарын Чимбаярын одоо урдан тайлаг бол одоо сайн урагшилж байгаа. 105 дугаартай уралдааны зам. За түүний цаатлаар бол энэ Өмнө аймгийн Баян ус маяг Галуудрахын жаргал сайхны одоо урдан тайлаг гэж байна. 47 дугаартай урдан тайлаг одоо урагшилж байгаа. Өмнө аймгийн Баян ус Мандлан ус маяг уяач Төгшин жаргалын одоо урдан тайлаг гэж байна. 23 дугаартай уралдааны зам Хөрмөс сумын Баатарын Төвчнийг урдан тайлаг бол нэг 21-2-ын бөөрөн дээр одоо урагшилж байгаа шиг байна. За одоо урагшлнаа. Одоо урагшлаад бас үзүүрийн тайлгад ороход өнгөний тав нийлээ болсон. 81 дугаартай Өмнө аймгийн Ноён сумын аймгийн алдарт Жавзангийн Отгон баярын уян дээрээс одоо мордсон шар тайлг одоо урагшилж байна. За энэ 18 дугаартай хөрөн тайлг бол одоо энэ Өмнө Дундгой аймгийн Дэлгэр хангаас сумын аймгийн алдарт байж Бацаахны буян үлзгийн урдан тайлг болов. За 11-ийн бөөрөн дээр одоо урагшилж байгаа Бээжингийн Дөлхүүгийн одоо урдан алдар тайлг бол одоо нэг энэ одоо урагшилж байгаа маа. Орсолж байна. За 17 дугаартай Өмнө аймгийн 3 дэс аймгийн алдарт байж Армийн Бацгийн одоо урдан тайлг болоод нэг 10-ийн бөөрөн дээр одоо урагшилж байгаа харагдаж байна. За одоо урагшлаад оруулах хаа. Энэ номер нэмчихсэн энэ Баянгар аймгийн Шинжи цэцмийн аймгийн алдарт байж Монгол одоо энэ хиний тайлг баха. Дорцомгийн одоо урдан тайлг юм болов. За Дорцомгийн урдан тайлг юм болов. За одоо урагшлнаа. Одоо урагшлаад үзүүрийн тайлгнуудыг одоо та бүхэнд харуулнаа. За Баавар шар одоо энэ гараагаас өнөөдөр одоо шилбэн тайлг өнөөдөр ахтайгаа уралдаж байгаа ах нартайгаа уралдаж байна. Өмнө аймгийн Цогтоосмын их говийн урдгалын уяач сумын алдарт уяач Төвднөржин Улаанбаатарын Баавар шар гэдэг тайлаг да Дундгой аймгийн Дэлгэр хангаас сумын алдарт байж Ямын отхон дэлгэрийн одоо ботхон тийм ээ үзэгчтэй Ямын отхон дэлгэрийн ботхон тийм ээ Баавар шалууд тормон цагаас тодорж уралдаж олон сайхан наадамд байрагддаг төрөөсөө ийм одоо хурдан тайлаг шиг үзэгчтэй түүний урал дээр урман цэцгийн дүн баярын одоо урдан хартал халдар тайлаг одоо сургашиж байгаа харагдаж байна. За одоо ер нь одоо өнгөний тайлгнуудаа төхөж байгаа юм болоо да. За Баян Өмнө аймгийн 3 дэс маяг Гуган баярын одоо урдан тайлаг мөн одоо 25 дугаартай уралдааны замд урдсан. Энэ тайлгнуудын өнгөн дээр Өмнө аймгийн Баян далай сумын алдарт байж Төрөдрхан Бацаахны шоу халдар гэдэг тайлаг одоо гараад ирсэн байгаа. Шоу халдар бол одоо Баян аймгийн Шинжи цэцмийн аймгийн алдарт байж Гандүмрийн мөнхтэн ботхон тийм ээ. 45 дугаартай уралдааны замд урдсан Өмнө Баян аймгийн Баян лагс маяг сугар ичрийн одоо урдан тайлаг бол одоо энэ одоо гараад ирсэн. Үзүүрийн тайлаг тэр 3-4-ийн бөөрөн дээр одоо урагшлаадсан. Жаахан хойшоо суусан юм болоо. За одоо өнгөний тайлгнуудыг харуулах байхаа 42 дугаартай уралдааны замд урдсан энэ Өмнө аймгийн Баян аймгийн Шинжи цэцмийн уяач Даваа хүүгэн Бямсрангийн одоо хүүхд тайлаг жоохон зөв тал руугаа хантаараад байгаа шиг байна. Хантаараад байгаа шиг байна. 3-4-ийн бөөрөнд төрүүлж байгаа. Ер нь одоо уралцсан болгондоо төрүүлж яригдаг. За Даваа хүүгэн Бямсрангийн одоо урдан тайлаг бол одоо юу юм бэ шүү? Дөрөвдөр юм бэ шүү гэжтэй. За ингээд өнгөний 3 тайлаг одоо гарч ирсэн байна. За ингээд хурдан тайлгийн уралдааныг Өмнө аймгийн Баян талаас юм их альтернатив группийн уяач Монгол Улсын алдарт байж Мөнхтөлийн мөнхийнгийн одоо тод улаан хөтөлсөн. За дунд нь бол урт насны инкваторын одоо хурдан дөлгөө халзан гараад ирсэн ба харагдаж байна. За хамгийн цааталт нь бол одоо хиний тайлаг одоо гараад ирсэн байна да.
Өмнө Баян Хонгор аймгийн Шинжинсмийн уяач Эрдэнэтийн нацаг дэржин одоо хурдан алтар тайлаг одоо гараад ирсэн. За эхний 3 тайлаг бол ингээд өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдаанд хөтөлсөн байгаа. За тод улаан бол одоо 2023 онд Өвөрхангай аймгийн улсын бүсийн уралдаанд төрүүлсэн тайлаг шүү дээ. Дөлгөө халдсан цаатлан гараад ирсэн. За ингээд Баян Хонгор аймгийн Шинжинсмийн сумын алдарт уяач урт насангийн инкваторын дөлгөө халдсан цааталт нь буруу тал нь за тод улаан хоёр одоо хоороос тодорч уралдаж гарын тайлагнасаа тасарлаа үзэгчтэй 500 метрийн тайлбарт уулсан за тасарсан уралдааныг гаргалаа да үзүүр дээрээ аль нь дийлдэг юм бол тод улаанч нэг хойшоо ухарч уралддаг тодорчл одоо уралддаг ийм одоо урдан тайлаг дөлгөө хаалсан цагаар дөмөггүй уралдааныг гаргаад за гараад ирж байгаа юм биш үзэгчтэй Баян Хонгор аймгийн 2024 оны улсын бүсийн уралдаанд айргийн 5 удаа уралдаснаас олон наадамдудаа бас айргад төрүүлж исэн ийм одоо хурдан тайлаг шүү үзэгчтэй. За энэ тайлаг бол одоо энэ Баян Хонгор аймгийн Баян Лигсумын яаж аймгийн алдартай буу хүүгийн лавсрын одоо ботхон тийм ээ. За ингээд одоо дөлгөө халдсан бол одоо өнөөдрийн Өмнөг аймгийн бүсийн уралдаанд одоо төрүүлэх нь одоо тодорхой болж байна. Тод алзан араас нэрж одоо хайр давах юм болов яах юм бол доо. За дөлгөө халдсан ч өнөөдөр нэг дөмөггүй уралдаан гаргалтай өмнгийн цэнгэр говьд уралдаан ч нэг өмтөөгөн сайхан уралдааныг гаргаж байна да үзэгчтэй. Баян Хонгор аймгийн Баян Шинжинсмийн сумын алдарт уяач урт насангийн дөлгөө халдсан үүдэн хоймрын зайтай Баян Өмнөг аймгийн төвийн бүсийн хурдан тэмээний уралдааны 4 настай тэмээний уралдааны хөдлөөд одоо ихэлсэн да үзэгчтэй. Хөгжин тайлагны уралдааны хөдлөөд одоо ихэлсэн. За ингээд дөлгөө халдсан ч урагшаа явж байгаа 40 милтэй хөдөлж байна шүү дээ. Хаа дөлгөө халдсан хурдан байгаа юм байна. Энэ жил одоо бас их сайхан уралдааныг бол гаргах юм байна да үзэгчтэй. За ингээд Баян Хонгор аймгийн Шинжинсмийн сумын алдарт уяаш урт насангийн дөлгөө халдсан гэдэг тайлаг дөмөггөн сайхан уралдааныг гаргаж өнгийг одоо сайхан авч авсан уралдаандаа төрүүлэх нь тодорхой болж байна. За ингээд одоо Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбоо. За араас ч одоо тод улаанч тавихгүй л дээ. Сайхан одоо цогоотой тавиавчаад одоо урагшлсан даа. За ингээд одоо үзэгчтэй үзүүрлээ орж иж байгаа маа. За ингээд Өмнөг аймгийн 70 задгаад годноо зохион байгуулж байгаа 2025 оны төвийн бүс хурдан тэмээний уралдааны хурдан тайлагны уралдаанд Өмнөг аймгийн Баян Хонгор аймгийн Шинжинсмийн сумын алдарт байж урт насангийн дөлгөө халдсаны инкваторын дөлгөө халдсан төрүүллээ. Өмнөг аймгийн Баян талаас Монгол улсын алдарт байж Алтан 92 группийн мөнх төлөлийн мөнх хийнгийн одоо хурдан тод улаан. За өнөөдөр одоо бас айргийн аман үзэнд одоо хурдлаа. За бас л одоо шимтэйгээ сайхан уралдаан гарлаа. За энэ хоёр тайлаг бол арын тайлгуудаас итгээд одоо хосоосоо километр одоо холдож одоо орж ирсэн байгаа. Километр одоо холдож одоо орж ирсэн байгаа. За ингээд арын тайлгнуудыг одоо харнаа. За энэ ард дээр цаатал дээр Төмөн жиргэлийн дөрцөн бүгийн тайлаг одоо ороод ирсэн байгаа харж үзэгчтэй. За Өмнөг аймгийн Баян талаас юм яач Бацаахны шавгалтар 3. За 4 дээр Баян Хонгор аймгийн Шинжинсмийн аймгийн алдарт байж Төмөн жиргэлийн дөрцөн бүгийн тайлаг 4-т одоо хордолж байна үзэгчтэй. Араас зүтгээ 4-т одоо хордоллоо. За 5 дээр гарсан цагаас өнгөн дээр одоо хордолсон. Өмнөг Баян Хонгор аймгийн Шинжинсмийн сумын алдарт яач Эрдэнэтийн нацаг дэржин шар тайлаг. За мөн одоо энэ буу хүүгийн лавсрын алдартын одоо ботхон дэмэж үзэгчтэй. За ингээд 5 дээр одоо ордлоо. За ах нартайгаа оролдоод Өмнөг аймгийн зөвхөн сумын говийн урдгалын уяач Төвднөр Жууланбаатарын Баавар шар 6-ад одоо ордлоо. 7 дээр Даваагийн Бямцэргийн хөх тайлаг одоо орж иж ирсэн. Армийн Бацаагийн одоо хурдан тайлаг 8-д одоо орж иж байна. За Нармандхын тайлаг биш шүү. Бат хоёрын Нармандхын 8 дээр. За 3 дэсмээ 100 баярын тайлаг одоо орж байна. 10 дээр 3 дэсмээ яач Армийн Бацаагийн одоо хурдан тайлаг одоо 10 доор орж байна. Ингээд та бүхэнд хурдан тайлагны уралдааныг хүргэлээ. За эхний 10 тайлаг одоо орж ирлээ. За 11 тайлагч одоо ингээ бас арын тайлаг үнсээ нийлээ холдож одоо орж ирлээ дээ. За бас л одоо үзүүр дээр төрөгийн шийдсэн үзүүштэй галтай ганган сайхан уралдааныг бол үзүүштэй уралдаан боллоо гэжтэй. За 45 дугаар Баян Лигсумын сугар очрын тайлаг 11 дээр орж иж байна. За намайг Баян Хонгор аймгийн Шинжинсмийн сумын алдартай байж урт насангийн инкватор гэдэг. За тайлаг өнөөдөр сайхан хурдан байж өмнөгөр төрүүллээ те. Тэглээ сайхан төрүүллээ. Төрүүлсэнд баяртай байна. За Тормондоо улсын бүс төрөв хайрагчсан. Тэгсэн 2024 онд Баян Хонгор аймгийнхаа улсын бүст Торм айргийн таваар орчихсон. Голомох хамчилсан. За баярлалаа. Миний тэмээ Баян Хонгор аймгийн Шинжинсмийн аймгийн алдартай байж лавсрахын маань нутганд байгаамаа Тормонд нь авч ирсэн. За тайлаг сайхан урлаж хайрагдлаа баяр хүргэё. За баярлалаа. Тод улаан маань энэ жил ер нь бараг анхны уралдаан да. Тэр ноёнд нэг ам үзүүдэд. Өнөөдөр аймгийнхаа аврах дээр ам үзүүллээ.
За буцал одоо тайлаг нуурлаад ширүүгэн сайхан боллоо. Тэгнэ тайлаг 2 ангил журлаад энэ их бас их гоё болж байна. Одоо гүн шилбэгдгээр оролцсонд их гоё болсон. За тайлаг сайхан уралдаж харигдлаа баяр хүргэе. Баярлалаа. Аймгийн аврах тайлаг ирж энэ дээр ирж гурвуулсанд баяртай сайхан байна. Шоу галтрын талаар. За энэ шоу галтрын Баянгор аймгийн Жилс сумын Монхын батгад бай. Тормон цагаас шил уралдсан. Тормоноос хойш 10 гаруй уралдаад 13 орсон доо. За наад мэст. Наадмын сэтгэл сайхан байна. За баярлалаа. За манай Дөрцөнбөгийн тайлаг бас өнөөдөр өмнөх өдөр цаахан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. Тайлагныхаа тухай. За хөтөлгөн жил 5 уралдаж байна. Нэг дөрөж 2 харигдсан. Тайлаг буугийн лав сүрэн гэж айлын хотны тийм ээ. За баяр хүргэе. За баярлалаа. За нацаг дөрч өнөөдрөөс өмнөх өдөр цаахан хайрг авлаа баяр хүргэе. Баярлалаа. Өмнө говь дэрж оролц айрагт орсондоо баяртай байна. За тайлагныхаа талаар ярил. За энэ буугийн лав сүрэнгээс авсан юм аа. Лав сүрэнгээ ботхон тэмээ байгаамаа. Тэрнээс аваад оролцож байна. За энэ тормоноос хордон байгаа даа. Хордон байгаа. 4 төрүүлж 2 аригцаа. За баярлалаа. Баярлалаа. За энэ өмнөх аймгийн 70 задгад тооцохон болгогдсон өмнөх аймгийн Түүмсийн хурдан тэмээний уралдааны за 4 настай тэмээ буюу хөгшин тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тэмээнүүдийн байшиныг гардуулж байна. За ингээд төрүүлсэн тайлагийг 2 сая төгрөг өргөмжлөл медалаар 2 тодоо хурдалсан тэмээг 1 сая 500 мянган төгрөг өргөмжлөл медалаар харин 3 тодоо хурдалсан тэмээг сая 300 мянган төгрөг өргөмжлөл медалаар харин 4 тодоо хурдалсан тэмээг 1 сая төгрөг өргөмжлөл медалаар харин 5 тодоо хурдалсан тэмээг мөн 1 сая төгрөг өргөмжлөл медалаар шагнаж урамшуулсан юм. За мөн одоо 6-аас 10 тодоо 10 тэмээг барьж тус бүр 100 мянган төгрөгөөр байж эзэн хүмүүст нь шагналыг гардуулсан байна. За шагналыг Сум орон нутгийн аймаг өдөр дуулам өмнө аймгийн Тэмээс соёл уралдааны холбооны өдөр дох зөвлөлийн гишүүд гардуулан өгч баяр хүргэлээ. Өмнө аймгийн бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээ энэ дээр одоо манай Өмнөх аймгийн Сэдрийн тамгын газар за Хөөсөдөө аж ахуйн газар гэдэг бас төрийн байгууллагууд бас хамтран зохион байгууллаа. Баяр наадмын сэтгэл авах. За өнөөдөр бид хүн улам жил болсон Өмнөх аймгийн одоо тэмээний уралдаанаа зохион байгууллаа. Энэ бол үндсэн манай 2 сард болдог тэмээний баяраас бол өөр арга хэмжээ угтаж одоо 10 гаруй жил бид хүн тэмээ уралдуулдаг, тэмээ үйдэг, энэ соёлыг тээж явдаг малчтаа одоо аймгийн төв дээр ийм уралдаан зохион байгуулдаг. Энэ уралдаан маань өнөөдөр амжилттай сайхан болж өндөрлөө. Говь нутгийн хувьд бол энэ жил намар сайхан, хур бороо орсон, цаг сайхан, өнтөө сайхан байгаа. Тэмээчд маань энэ жил бас идэвхтэй сайхан оролцож өмнө говийн шилмэл тэмээнүүд л энэхүү уралдаанд хүрэлцэн ирж оролцлоо. Уралдааны арга хэмжээ сайхан боллоо. За эрхэм мөнөд үзэгчдээ Өмнөх аймгийн Тэмээс соёл уралдааны холбооноос зохион байгуулж байгаа 2025 оны Өмнөх аймгийн Төвөмс хурдан тэмээний уралдааны хурдан шилбэн тайлагны уралдаанд одоо оруулж байгаа хурд хурдан тэмээнийг гарын 6 дээрээс эргэж байгаа торгон мөчөг одоо үзэгчтэй харж байна. За хамгийн наадлаар энэ саарл говцтой уралдаанд унтсан хөрөн тайлагуудаа гарч ирлээ. Баян хонгор аймгийн Баян говьсон байж Түмэн настын одоо хурдан тайлаг бол өнөөдрийн Баян наадмын хурдан тайлагны уралдааны хөтлөөд одоо гарч байна. Дундан дээр цагаан говцтой 16 дугаартай Баян хонгор Өмнөх аймгийн Баян талаасмын сумын алдарт байж Алтанцгийн од гэрлийн тайлаг байна. За энэ хийн дээр 142 дугаартай Цэнхэр говцтой уралдаанд унтсан шар тайлаг байна. За энэ Баян хонгор аймгийн Шинжин сумын Монгол Улсын аварга малчин Түмэн жаргалын хүү сумын алдарт бай Дөрцөнбөгийн одоо хурдан хөг тайлаг байна. За ингээд одоо хурдан тайлагны уралдааныг 4 тайлаг одоо хөтөлсөн харагдаж байна. За наадлаас 2 та энэ Баян Өмнөх аймгийн Баян уусмын аймгийн алдарт байж Бацгийн сайн баярын буушар одоо гарч ирсэн харагдаж байна. За араас энэ их говийн хурдгалын одоо уян дээрээс мордсон. За Өмнөх аймгийн Цогтбоосын аймгийн алдарт байж Төвдөн дэржийн ууган баярын одоо хурдан тайлаг одоо өнөөдрийн Баян наадмын хурдан тайлагны уралдааныг одоо хөтөлсөн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд одоо Түмэн настын одоо хурдан хөрөн тайлаг бол өнгөн дээр 3 дээр Баян Өмнөх аймгийн Баян уусмын аймгийн алдарт байж Бацгийн сайн баярын буушар. За 4 дээр Өмнөх аймгийн Цогтбоосын аймгийн алдарт байж Төвдөн дэржийн ууган баярын одоо хурдан тайлаг одоо орж ирлээ. За араас энэ 6 дээр Өмнөх аймгийн Баян далай сумын залуу яач цог өрийн шинэ өрийн одоо хурдан шар тайлаг одоо орж иж гарч байна. Ингээд эхний 6 тайлаг дагсансан бол 7 дээр 99 дугаартай уралдааны зууд одоо мордсон. За энэ Өмнөх аймгийн Булган сум яач Төв баярын одоо хурдан тайлаг байна. Сайн бүгэн Төв баярын одоо хурдан тайлаг байна. За цаатал дээр нөө Өмнөх аймгийн Баян уусмын сумын алдарт байж аймгийн алдарт Шаавтрын мөг төвшингийн одоо хурдан тайлаг одоо гарч ирсэн байна. За 9 дээр Өмнөх аймгийн Баян далай сумын алдарт яач хэний тайлаг гарч ирсэн. За Алтанцгийн од
захирлийн одоо хурдан тайлаг гэсэн. За ингээд эхний 10 тайлаг бол өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдааны хөтлөөд бас харын тайлаг усаа жилээ сэргэн болж байна. За араас одоо энэ 76 дугаартай уралдааны замд одоо морцсон. За Өмнөг аймгийн Номгон сүмийн Монгол улсын авраг малчин аймгийн алдар туяач Баягийн мөнхтрийн одоо хурдан тайлаг бол нэлээд ширэг хүлдэ орж ирээд одоо бас уршилж байгаа харагдаж байна. За ингээд одоо эхний нэг 12 тайлаг. За ар дээр Өмнөг аймгийн Баян сүмийн аймгийн алдар туяач Гант бүрийн Пүрвдэржин одоо хурдан тайлаг бол одоо орж иж байгаа харагдаж байна. За араас одоо энэ Өмнөг аймгийн Мандал сүмийн алдар туяач Эрдэнэ замдын гам бэлгээ үжирлүүлж байгаа улсын хурлын гишүүн хэний тайлаг одоо орж иж байгаа үзэгчтэй. Сэдэржин одоо хурдан тайлаг бол одоо бас нэлээд ширэг хүлдэ араас бол зүтгэж байгаа харагдаж байна. За ингээд одоо өнгөний тайлагнууд бол нэлээд ширэг хүлдээр явцсан. За ингээд арын тайлагнууд бол одоо бас араас бол одоо орж ирж байгаа. За шилбэн тайлагны уралдаан бол одоо ширүүхэн өрзөлдөөнтэй. Өнөөдрийн одоо хурдан тайлагны уралдаанд нийтдээ 51 тайлаг одоо 31 тайлаг одоо бүртгэгдсэн байгаа үзэгчтэй. 119 дугаартай уралдааны замд орсон Өмнөг аймгийн Номгон сүмэж Батбаярын Наран мантхан одоо хурдан тайлаг араас одоо нэлээд ширэг хүлдэ одоо орж иж байна. 10 дугаартай Өмнөг аймгийн Ноён сүмэж Жаалхүүгийн Төмөн насны одоо хурдан тайлаг бол одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За араас энэ 32 дугаар уралдааны замд Өмнөг аймгийн Номгон сүмэж Мөнхөлдөө хурдан тайлаг гэ. За тэгээ ер нь бол одоо манай зурдаач бол бүрэн дөрөн бүгдийг одоо сайхан харуулад одоо ингээд хурдан шилбэн тайлагны уралдааныг үзэгчтэй охиндоо одоо харуулж байна. За ингээд одоо урагшилнаа. За одоо урагшлаад бас өнөөдрийн баяр наадмын хурдан тайлаг нөлтөм. За 62 дугаартай Өмнөг аймгийн 3 дэсмийн уяач Ууган баярын одоо хурдан тайлаг шүү үзэгчтэй 62 дугаартай уралдааны замд марцсан. За араас бол одоо нэлээ зүтгүүн одоо урагшилж байна. За одоо урагшлаад бас үзүүрийн тайлаг дээр болохоор үзүүр дээр энэ намар өвлийн уралдаанууд бол бас олон сайн уралдаануудаас одоо бас олон одоо айраг төрөг хүрдэж байгаа. Ийм одоо хурдан тайлагнууд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны шилбэн тайлагны уралдааныг бол одоо хөдлөөд одоо гараа хөвцөн байгаа үзэгчтэй. За газар нутгаас үрдсэрсэн 31 тайлаг одоо ордож байгаа. За Батбаярын Наран мантхан одоо хурдан тайлаг одоо орж байна. Түүний ардл дээр энэ 33 дугаартай уралдааны замд одоо морцсон хурдан тайлаг бол одоо уршилж байгаа үзэгчтэй. За ингээд одоо энэ бас одоо Өмнөг аймгийн Зогтоосон баяр яаж Төвднөрж Ууган баярын уян дээрс одоо морцсон тайлаг байна. За 38 дугаартай энэ одоо уралдаанууд өнгөн дээр одоо уралдаж байгаа тайлаг бол Өмнөг аймгийн Мандал сүмийн аймгийн алдар туяач их говийн урдгалын уяач Сугар сүрэнгийн Төвшин баярын хүү Төвшин төгсгийн одоо хурдан шар тайлаг байна. Өнөө жил одоо Өрөн аймгийн Баруун баялаа сум зохион байгуулагдсан 90-р хурд уралдаанд бас айргийн 4 удаа хурдсан тайлаг бол одоо энэ тайлагнууд өнгөн дээр энэ жижигхэн шар тайлаг бол одоо урагшилж байгаа нэ. За одоо ингээд одоо урагшлаад манай зурглаач бас үзүүрийн тайлагнуудыг бас тав хүндээ харуулах хаа 45 дугаартай уралдааны замд орсон Өмнөг аймгийн Хамбог эзэмийн аймгийн алдарт байж Цэцэгдэрэн Баярбаатарын одоо хурдан шар тайлаг одоо урагшилж байна. Түүний урал дээр 24 дугаартай Баян Хонгор аймгийн Баян өндөр сүмийн уяач Гиндэн аймгийн алдарт байж Гиндэн санмын одоо хурдан хүрэн тайлаг одоо урагшилж байгаа. Цаатлаар 58 дугаартай Өмнөг аймгийн Мандал сүм алдарт байж Эрдэнэцэн мадмын гам бэлгийн одоо учирлуулж байгаа Монгол Улсын хурлын гишүүн Эрдэнэцэн Сэдэржи одоо хурдан тайлаг одоо бас ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагд орж байна. За энэ наатлаар одоо энэ наашаа урагшлаад байгаа энэ ногоон хувцастай уралдаанч одоо унтсан шар тайлаг бол Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдартай Чулуунбаатарын Баян нэмийн одоо хурдан шар тайлаг байна. Чулуунбаатарын Баян намын шар тайлаг жоохон одоо бас юу яах гээд байгаа юм бол удаа гарах гээд шиг байна. За одоо ингээд урагшилнаа. Одоо урагшлаад сүзүүрийн тайлгад орлоо. 99 дугаартай уралдаан Өмнөг аймгийн Мандал Овоосмын Булган сүмэн Сайнхүүгийн Төмөн насны одоо хурдан тайлгад оршилж байгаа. За цааталт нь одоо буушаар одоо урагшлаад байна. За энэ одоо тайлгуудын өнгөн дээр цагаан тайлгад одоо оршилж байгаа. За Баян Хонгор аймгийн Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдарт уяач Гант бүрийн Пүрвдэржин одоо хурдан тайлаг одоо оршилж байна. Цааталт нь 51 дугаартай уралдааны замд орсон хар тайлаг бас одоо өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдааны өнгөн үзүүрийн тайлагнуудын араас бол одоо нэлээд зүтгээтэй оршилж байна. За энэ Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдарт байж Гант бүрийн Пүрвдэржин одоо хурдан тайлаг бол өнгөрсөн жил одоо Зогтоосон зохион болсон аймгийн зүүн бүсийн хурдан тэмээний уралдаанд төрүүлсэн тайлаг даа үзэгчтэй. За энэ тайлаг бол одоо энэ цагт сайн хурлаж байгаа одоо хурдан тайлаг маань шүү. За өнгөний нэг 12 3 тайлаг бол одоо оршилж байгаа юм байна. За 10 ар дээр бол одоо энэ Өмнөг аймгийн Зогтоосон их хурдгалын их говийн хурдгалын уяач Төвднөрж Хосбаатарын хурдан тайлаг одоо энэ тайлгуудын хамгийн ардар одоо оршилж байна. За хамгийн наадлан 30 дугаартай хурдан галдар тайлаг бол Өмнөг аймгийн Баян Талаасмын аймгийн алдарт уяач Хосбатын Чавхлан төгсгийн Нууц галтар гэдэг тайлаг. За одоо эцэг талаараа бол одоо Баян Хонгор аймгийн Баян өндөр сүмийн сумын алдарт уяач Нямхүүгийн Амар зайгийн одоо ботхон буурын одоо төлтөө өөрийнх нь одоо ботхон дэмээ үзэгчтэй. За энэ тайлаг бол одоо сурагчлах тайлаа өнөө жил одоо суралцсан болгонд орлож байгаа 5 6 ордож 5 одоо харигдсан тайлаг одоо гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. За ингээд бол өнгөний тайлагнууд бол нэлээ холгон байна. Өнгөн дээрээ бол одоо энэ Баян Өмнөг аймгийн 3 дэсмийн уяач Айрмын одоо
Урдан галдар тайлаг одоо гараад ирсэн байна. 3 дээр буушаар явсан биш үзэгчтэй. Өмнөг аймгийн Баян Усмын аймгийн алдарт байж Ган төмрийн бүрдэрч өйшөрлөө Бацгүн сайн баярын за буушаар 3 дээр явсан байна. За 2 дээр одоо бас галдар тайлаг одоо гараад ирсэн байна. Шоу халзан гэдэг тайлаг гарч ирсэн байж үзэгчтэй. За энэ шоу халзан гэдэг тайлаг бол Баян Хонгор аймгийн Баян Өндөрсөм үеяч Эдэр мөнхийн Эрдэнэтийн одоо хурдан халзан тайлаг үзэгчтэй. За Баян Хонгор аймгийн Баян Өндөрсөмийн аймгийн алдарт үеяч Аюушийн одоо ботгон дэмэ үзэгчтэй. За цаатлаар одоо армийн одоо Бацгийн одоо хурдан алтар тайлаг бол одоо өнөөдрийн баян надад хурдан тайлагны уралдааныг хөтөлсөн. За буун тайлагнуудын цаатлаар Өмнөг аймгийн Цогтоосмын Баян Талаасмын залуу яач цог өрийн шинэ өрийн одоо хурдан шар тайлаг одоо сүнгэн дээр одоо бас гарч ирсэн харагдаж байна. Баян Хонгор аймгийн Шинжинсмын аймгийн алдарт байж Ган төмрийн мөнхтийн одоо ботгон тэмээ үзэгчтэй. За жавхлан төгсгийн одоо хурдан халдар нууц халдар наалтаа одоо оршоод байгаа. Цөөнийн цаатал дээр Шаватрын мөнх төвшингийн одоо хурдан тайлаг ороод ирсэн байна. Өмнөг аймгийн Баян Усмын аймгийн алдарт яач Шаватрын мөнх төвшингийн одоо хурдан шаалаг тэр улаан малгайтай тоогоо Батрын догоогүй одоо унцсан байгаа харагдаж байна. За цаал дээр нь бол буушаар одоо яваад байгаа маань. Буушаар одоо 2-3 бүрэн дээр. За хурдан шилтэн тайлбарны уралдааны бүтэн биеэрээ Өмнөг аймгийн 3 дэсэм үеяч армийн одоо хурдан шар тайлбар одоо хөдөлсөн урагшлаад байгаа. За Өмнөг аймгийн Баян Талаасмын үеяч цог өрийн шинэ өрийн одоо хурдан тайлаг бол 2 дээр за 3 дээр хиний тайлаг маань Өмнөг аймгийн Баян Усмын аймгийн алдарт үеяч Бацгүн сайн баярын буушаар за 5-ын бөөрөн дээр бол Шаватрын мөнх төвшингийн одоо хурдан тайлаг за 6-7-гийн бөөрөн дээр Өмнөг аймгийн Баян Талаасмын аймгийн алдарт үеяч Хосотын жавхлан төгсгийн нууц галтар гэдэг тайлаг одоо оршиж байгаа. За цаатлаар одоо тэр хар малгайтай их говь урдгалын уяаны одоо уралдаанчууд унцсан тайлаг бол Өмнөг аймгийн Цогтоосмын аймгийн алдарт байж их говь урдгалын уяаш Төвдөн дэр чи ууган баярын одоо хурдан тайлаг орж байгаа бол бүр цаатлаар тэр цагаан улаан гуцтай уралдаанч унцсан Өмнөг аймгийн Баян Талаасмын аймгийн алдарт уяач Сумын алдарт уяач Алтан цэцгээ өдгөрлийн одоо хурдан тайлгаа. За ингээд эхний нэг 10 тайлаг явж байгаа 9 бүр дээр Төвдөн дэр чин Хосбаатар одоо хурдан тайлаг одоо оршуулж байна. За тэр хурдан тайлагны уралдааныг хөтөлж уралдаадсан Өмнөг аймгийн Баян Хонгор аймгийн Баян Усмын төмөн настын одоо хурдан тайлаг бол одоо нэг 10-ын багцаар хойшоо суудсан байна. За ингээд одоо хурдан тайлагны уралдааны эхний нэг 11 тайлаг бол арын тайлагнаас холдож л одоо уршиж байна. 5 сайд 6 тайлаг салах нэ. За 6 дээр одоо жавхлан төгсөө одоо хурдан тайлаг. За буушаар нэлээ одоо хөдөлж уралдаж байгаа хойшоо суучлаа үзэгчтэй. Өмнөг аймгийн Баян Усмын аймгийн алдарт байж Бацгүн сайн баярын буушаар одоо жоо хойшоо суучлаа. Төвдөн дэр чин Хосбаатарын тайлаг. Цаатал дээр нь Баян Хонгор аймгийн Баян Усмын төмөн настын хурдан тайлаг. За энэ 3 тайлагны өнгөн дээр 30 дугаартай хурдан алдар тайлаг бол Өмнөг аймгийн Баян Талаасмын аймгийн алдарт уяач жавхлан төгсгийн нууц галтар гэдэг тайлгаа. За эхний 5 тайлаг салж байгаа юм биш үзэгчтэй. 5 дээр Өмнөг аймгийн Баян Талаасмын залуу уяач за цог өрийн шинэ өрийн одоо хурдан шар тайлаг. За энэ шар тайлаг мөн одоо Баян Хонгор аймгийн Шинжинсмын аймгийн алдарт уяач Ган төмрийн мөнхтөн буюу одоо монкийн одоо ботгон тийм ээ. За энэ одоо уралдсан болгондоо төрүүлж байгаа юм одоо хурдан тайлаг даа үзэгчтэй. За Өмнөг аймгийн Мандал Усмын Баян хөшөөгийн төмөн төмний баяр наадам төрүүлсэн. За Цогтоосмын Цомын баяр төрүүлсэн. За Хөрмөсмын Жанжинбүгийн бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин Мачалуу вакцины баяр наадам төрүүлсэн гэдэг ярих юм бол уралдсан болгондоо төрүүлж байгаа. За ингээд цог өрийн шинэ өрийн тайлаг бол одоо наалтаан цаатал нь 16 дугаартай Өмнөг аймгийн Баян Талаасмын Сумын алдарт уяач Алтан цэцгээ өдгөрлийн одоо хурдан шар тайлаг одоо уршиж байгаа. За шар тайлаг бол одоо өнөөдөр хурдан байгаа. За мөн одоо цаатал дээр нь Баян Хонгор аймгийн Баян Өндөрсөмийн Сумын алдарт уяач Эмнэг сургуулийн спортын мастер за Эрдэнэтийн одоо хурдан тайлаг одоо хамгийн цаатал нь одоо уршиж байгаа шиг байна. Эрдэнэтийн тайлаг одоо уршиж байна. За хоёр дээр энэ хаатлаар Өмнөг 17 дугаартай армийн одоо хурдан галтар тайлаг одоо уршиж байгаа. За энэ армийн хөрөн тайлаг бол одоо хөлийнх нэр чинь сулраад дөрвөлөө одоо орчиж байгаа юм байна. За дөрвөлөө орчлаа. Ар дээр жавхлан төгсгийн одоо хурдан тайлаг. Цаатал дээр Өмнөг аймгийн Цогтоосмын аймгийн алдарт байж Төвдөн дэр жууган баярын одоо хурдан жижигхэн шар тайлаг. Өнөө жил одоос намар одоо уралдсан болгондоо л одоос хайрагд төрүүлж байгаа да. Жавхлан төгсгийн одоо хурдан нуус галдар гэдэг тайлаг бол өнөө жил одоос уралдсан болгондоо л одоо хайрагд төр хүрдэж байгаа ийм одоо хурдан тайлаг. Саяхан Өмнөг аймгийн Мандал Усмын хошоо авраг тэмээчин Сугурсрын аксны нэрмжил баяр наадам төрүүлсэн шүү дээ. За энэ баруундааны өмнөхөн одоо зохион байгуулагдсан 2025 оны 11-р сарын 28-ны өдөр одоос төрүүлсэн. За ингээд хурдан тайлагны уралдааныг Баян Хонгор аймгийн Баян Өндөрсөмийн Сумын алдарт байж Эмнэг сургуулийн спортын мастер Эдэр мөнхийн Эрдэнэтийн одоо хурдан хог тайлаг өтөрсөн. Баян Хонгор аймгийн Баян Өндөрсөмийн аймгийн алдарт Аюушийн одоо ботхон тийм ээ. Өнөө жил одоо бас уралдсан болгондоо бас хайрагд төрүүлж байгаа ийм одоо хурдан хатад тайлаг одоо хөтөлсөн байгаа. Цаалтын цог өрийн шинэ өрийн одоо хурдан тайлаг. За барай бол одоо өсөө. За цог өрийн шинэ өрийн шар тайлаг чинь цоглог сайхан уралдаанаараа цовоо сайхан одоо сугараад гараад ирлээ. За өнөө жил одоо уралдсан болгондоо төрүүлж байгаа. Баян Хонгор аймгийн Шинжинсмын аймгийн алдарт уяач Гиндэн
ган төмрийн мөнгөтийн одоо ботхон тэмээж үү дээ. За ингээд үнэхээр одоо хурдан байгаа юм байна да. Өнөө жил одоо суралцсан болгондоо төрүүлэх нь одоо нэг л аммуу үзүүлсэн санагдаж байна. 6 оролдож 5 төрүүлсэн ингээд 6 дахь төрүүгээ одоо ингээд аймгийнхаа бүсийн уралдаанд төрүүлэх юм болоо да. За цаг үеийн шинэ үеийн одоо хурдан шар тайлгаа. Баянгар аймгийн Баян Шинжицмийн аймгийн алдарт уяач Цэдэнэржин мөнгөт буюу Монкийн одоо ботхон тэмээж үзэгчтэй. Тэр одоо 1990-ад оны Монгол улсын авраг тэмээчин Цэдэнэржин гам төмөр гэдэг үний л одоо бас чанартай шансаатай тэр тэмээнүүдийн удам өгчлийн ийм одоо хурдан тэмээ юм аа. За энэхүү эрхэм мэнд үзэгчтэй. За үзүүрлэгээ бүр таралж байна да. 440-тэй одоо сайхан таралж байна. За энэхүү эрхэм мэнд үзэгчтэй Өмнөг аймгийн 70 задгад одноо зохион болгож байгаа 2025 оны Өмнөг аймгийн Төвийн бүсийн хурдан тэмээний уралдааны шилбэн тайлгын уралдаанд нийтдээ 31 тайлаг уралдсанаас за газрын холоос одоо ирж уралдаж байгаа Баян Өмнөг аймгийн Баян далай сумын за залууя цогрын шинээрийн одоо хурдан тайлаг одоо бас төрүүлэн ирж төмийн олныг одоо баясгаж байна. За газрын хол одоо бас энэ Баянгар аймгийн шин жинсдийн одоо ботгон тэмээ. За ган төмрийн мөнгөтийн ботгон тэмээ. За ингээд цогрын шинээрийн шар тайлаг төрүүлээ үзэгчтэй. За арын тайлгнуудын хооронд бас сонирхолтой уралдаан гарнаа. За 2 3 дээр ямар за 2 дээр Өмнөг аймгийн Баян далай сумын сумын алдарт уяач за хиний алтан цэцгийн од гэрлийн одоо хурдан тайлаг орлоо. За энэ одоо Баян өндөр сумын бас одоо Нямхуугийн амар зайгийн одоо ботгон тэмээ амар зайгийн ботгон тэмээ. За 3 дээр цаатлаар Баянгар аймгийн Баян өндөр сумын эвнэг сургуулийн спортын мастер Эдэр мөнхийн Эрдэнэтийн одоо шоу халзан за 3 дээр 4 дээр аймгийн алдарт Чавхлан төгсгийн нууц галдар 5 дээр Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдарт Төвднөр Жууган баярын тайлаг 5 дээр Баян говь сумын Төмөн настын одоо хурдан тайлаг орлоо. За ингээд 6 дээр хиний тайлаг одоо орчуу. Төвднөр чи Хосбаатарын тайлаг одоо орчих шиг боллоо. За Өмнөг аймгийн Баян говь аймгийн алдарт Гандүрийн бүрдэрж уяаны цагаан тайлаг, шар тайлаг одоо хоёр одоо орж ирлээ. За ингээд одоо эрхэм хүнүүд үзэгч таа одоо хурдан тайлаг нууралдааны хөрвлээ. За арын тайлагнууд бол бөөндөө одоо орж байна. Баягийн мөнхтрийн тайлаг одоо орж ирж байна. Мандал уусан маш төвшин баярын одоо хурдан тайлаг орж байна. Тайлаг одоо сайхан хурдан нотолж аймгийнхаа бүс төрүүллээ баяр хүргэё. За баярлалаа. Өнөөдөр аймгийнхаа бүсийн наадам дэрж сайхан тайлагын төрүүлгэлээ. Хэлбэл бас өндөр. За аймгийн бүс уралдаанд анхудаа тайлаг төрүүлж байна. Тэгж байна. Анхудаа аймгийнхаа бүс дэрж тайлаг төрүүлж байна. За залуу уяач сэтгэлгээ. Сэтгэл маш өндөр байна. Тайлаг маань энэ жил их хурдан байгаа. Энэ жил 6 оролдож 5 төрүүлж 1 харагдсан байна. Өнөөдөр алтан цэцгийн од гэрэл алдартын тайлаг амын үзэнд одоо ордлоо баяр хүргэё. Баярлалаа. Тайлаг маань аймгийн авахта амын үзүүдлээ. Энэ Баян онгорын Баян өндөр сумын амар заяагийн ботгон тэмээ байгаа. Амар заяа найздаа баярлалаа гэж хэлээ да хурдан тэмээ өгсөн байна. Хэд их уралдаа байна. Өмнө нь сая 4 дахь уралдаа. Тэр сайлаг сайхан уралдаж өнөөдөр олон сайхан амжилтыг гаргалаа. Өөрийгөө сайхан танилцуулаа. Тэмээнийхэн тухай ярил. За наа Баян онгорын Баян өндөр сум Монгол Улсын эвнэг сургуулийн спорт бас сумын алдарч Эдэр мөнх Эрдэнэт. Миний алсын тайлаг энэ жил 6 орлож 4 орж байгаа. Нэг дөрөвж 2 амаа үзүүлж нэг харигц. Өнөөдөр сайхан Өмнөг аймгийнхаа бүсийн наадам дээр сайхан 3-аар давхлаа. Өмнөг аймчууд наадмыг сайхан зохион байгуулж бас өнөр өтгөх тэмээний уралдааныг сайхан бий болгож уралдуулж байна. Өмнөг аймчууд тэгээд бүгдэд нь амжилт хүсье ярьж байгаа жилдээ эдгээр юм төрлөөрөө төвшөө амгалан байхыг ерөөлөг дээд дэшин дэвшүүлэн барьж яах. Өнөөдөр Чавхлан төгсгийн халар тайлаг сайхан урдаар нотолж аймгийнхаа бүсийн уралдаанд хайрлаа баяр хүргэё. За тэглээ баяртай байна. За наадам сэтгэл боолцгоо. За сайхан байна. Өмнөг аймгийн хавраг шилдэг уралдаанд нууц алтар тайлаг маань сайхан уралдаж айрын дээр өргөдөглөө. Тэн жил их хурдан байгаа. 6 уралдаж 2 төрүүлж 4 харигдлаа. За тэг олон мах амжилт өсөө. За Баярлалаа тавлаа баяр хүргэё. тэглээ. Тайлаг урал сайхан. Энэ аймгийнхаа энэ авраг шилдруулах 5 орлоо. Намайг Төвдөн төрж явсан баяр гэдэг. За Согтбаа. За тайлагын талаар ярил. Энэ ч бас хэд орчлоо. Энэ жил гайгүй хэд өөрөө харигдсан. 2 3 харигдсан. 4 Шил бодсон. шил одоо энэ ногооногийн тул юм аа. Наад онцгой болгож байгаа хүмүүстэй. Тундлэгэр хата баярлалаа гэж хэлээ.
За Өмнөг аймгийн 70 цаг дотоод зохион болгогдсон 2025 оны Төвөмс хурдан тэмээний уралдааны шилбэн тайлгны уралдаанд төрүүлж яригдсан тайлгнуудын байр шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд төрүүлсэн тайлгийг 1 сая 500 мянган төгрөг алтан медаль өргөмжлөн мөн удаа урдсан тайлгийг 1 сая 300 мянган төгрөг өргөмжлөн медалаар, айргийн 3 удаа урдсан тайлгийг 1 сая төгрөг, айргийн 4 5 удаа урдсан тайлгнуудыг тус бүр 800 мянган төгрөг өргөмжлөн медалаар шагнаж урамшуулсан. За мөн удаа 6-аас 10 удаа хурдсан тайлгнуудыг барьж тус бүр 100 мянган төгрөгөөр байлж шагналыг нь гартуулсан юм а. Өмнөг аймгийн Тэмээс соёл уралдааны холбоо маань бас одоо баяр наадмаа хийлээ. Анхудаа аймгийнхаа Төвөмс уралдаанд бас 4 нас оролдууллаа. Баяр наадмын сэтгэлээ олцохгүй. Тэгээд одоо өнөөдрийн баяр наадмаас зохион байгуулалтан дээр бас голлого үүргийг бас гүйцэтгэж орслоо. За манай аймаг өнөөдөр хурдан тэмээний уралдаанд хийлээ. Тэгээд аймагта 4 насыг уралдуулснаар онцлогтой. 4 насыг ажлын хэсэг маань комисс маань өглөө 8 цагаас ахгуулаад өдрийн 3 цаг гэхэд 4 нас уралдуулж дууслаа. Тэгээ одоо энэ бол манай баг хамт олонны хамтарч ажилласан улсуудын маань, уяач нарын маань сэтгэл зүрх байлаа. Тэгэхэд маш хурдан тэмээгээ гаргаж хүүхдээр 16 наснасаа дээш насны хүүхэд онуулж ямар ч маргаа мапангүй ингээд наадмаа маш сайхан хийлээ. Тэгээд бас уяач нартаа Өмнөг аймгийн Тэмээс соёл спорт холбооны удирдлагууд болон хамтран зүтгэгч нартай маш баярлалаа. Сайхан наадам боллоо. За өнөөдөр бас дунд говь, дорн говь, тэгээ Баян онгорын бас холын сумдуудаас бас сайхан ирж урлаж наадмыг бас чанартай болголоо шүү дээ. Тэглээ. Бас өшөө аймгийн сумдуудаас уяач нар ирж наадмыг өргөн дэлгэр чанартай өнөөдрийн уралдсан наадам бол ер нь дандаа насандаа шигшвлүүд уралдлаа. Дандаа шигшвэл тэмээнүүд уралдлаа гэж бид нар бол үзсэн. Тэгээд за ер нь тэгээд Өмнөг аймгийн сумдууд маань одоо тэмээчтэй холбоотой. Тэгээд одоо тэмээчтэй холбооны үйл ажиллагааг хэрхэн явж байгаа гэж та бас дүгнж яаж байна тийм ээ. Одоо өнөөдөр бас зохион байгуулалт комиссээс зарим сумдын уяачтай холбооныхан бас оролцоод явж байгаа шиг байна. тэгээд одоо ер нь манай сумдын уяач нарын холбооныхоо тэргүүлэгчид бас оролцоо явж байна. Бид нар одоо ажлын хэсэгт бол ихэнх дандаа сумдын уяачтай холбооны тэргүүнүүд орсон. Би бол Баян овоос маань төлөөлөд ингээд ажлын хэсэгт ороод энэ наадмыг зохион байгуулцаад өргөн дэлгэр сайхан болоод дууслаа. Арааны 6 дээрээс иргэсээ. За орж илөө. За энэхүү эрхэм үзэгчтэй Өмнөг аймгийн 70 задгад хотноо зохион байгуулагдж байгаа. За өсөлттэй Өмнөг хөтөлбөрийн хүрээнд одоо зохион байгуулагдж байгаа. Өнөөдрийн их баяр наадмын хурдан тором гаргасан. За өнгөн дээрээ тэр Өмнөг аймгийн Сэврээсэн байс Сөрөнжин үеийн очир одоо тором одоо гараад ирсэн харагдаж байх юм. 2 дугаартаа уралдааны зурсан очир эрдний тором мөн шиг байна үзэгчтэй. За мөн одоо 60 дугаартаа уралдааны зурсан Өмнөг аймгийн Баян талаас Монгол Улсын алдартай биш мөнхтөлийн мөнх үеинг өжирлүүлж байгаа Гамболтын мөнхчрийн тором байна. Наадлаар нь 99 дугаартаа уралдааны зурсан Өмнөг аймгийн Булган сүмээ Сайн хүүгийн Төм баярын тором гараад ирсэн байна. Дунд нь энэ их говийн урд галын уяаны өмсгөлтэй уралдаанд одоо унтсан Өмнөг аймгийн Зогтоосын сүмээ алдартай биш Төвдөн дэржийн Хосбаатарын тором одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За тэгээд жоохон хойшлоод арын торнуудаа сайн харуулж агаад тэгээд одоо урагшлыг бүгдээрээ 54 дугаартаа уралдааны зам дурдсан Өмнөг аймгийн Ноён сүмийн уяач Хос хоёрын тором одоо бас гарч ирсэн харагдаж байна. Өмнөг аймгийн Номгон сүмийн Монгол Улсын аврагмалч аймгийн алдартай уяач Баян мөнхтрийн одоо урд нь шар тором одоо энэ үрдүрийн торнуудын ард дээр нь одоо гараа явсан. 102 дугаартай Цэнджив Хадбаатарын тором гараа явчлаа. Өмнөг аймгийн Баян овоос юм залуу яа Цэнджив Хадбаатарын одоо урд тором одоо гараа явчлаа. За 44 дугаартай энэ Өмнөг аймгийн Номгон сүмийн уяач Бачаргалын Сайн зургийн одоо хурдан тором бас одоо энэ дундуур одоо гараад одоо урагшиж байгаа харагдаж байна. За бүр аргашаа арын одоо тормуудыг бүгдээр харуулчаа тэгээд одоо урагшилнаа. 29 дугаартай Өмнөг аймгийн Номгон сүмээ биш Буланбаатарын одоо хурдан тором одоо энд одоо урагшиж байна. 33 дугаартай энэ Өмнөг аймгийн 3 төсөмийн Монгол Улсын алдартай биш Бадамандын Цолмонгийн хурдан тором. За наад тулгаа яваараа. Ер нь одоо ингээ бүгдийг харуулчлаа шүү дээ. Өнөөдрийн хурдан тором уралдаан нийтдээ 48 тором одоо уралдаж байгаа шүү үзэгчтэй. 48 тором одоо урагшиж байгаа. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан тором уралдаанд Өмнөг аймгийн Мандлав сүмийн уяач Эренцэн бандмын Гамболгоо өжирлүүлж байгаа мөнхтрийн тором одоо энэ одоо урагшиж байгаа харагдаж байна. За одоо урагшилнаа.
За энэ бөөн тормны ард дээр одоо урагшилж байна. Ирээдүйн галтар гэдэг торм одоо урагшилж байна. За одоо урагшлаад бас үзүүрийн тормнууд одоо бүгдээ одоо сайхан харуул. Үзүүрлэгөө бас л энэ намар өвлийн уралдаанууд бас хурдан байгаа тормд бол нэлээд зүтгээтэй гарч ирээд хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа. Газраас үргэлжлэн ирсэн 48 одоо хурдан торм бол өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдаанд одоо бүртгэгдсэн шүү үзэгчтэй. 29 дугаартаа Өмнө Гомгийн хөрмөсөн байж Гангамжийн хөх торм энэ донд одоо урагшилж байна. 33 дугаартаа уралдааны замд урдсан торм, 199 дугаартаа уралдааны замд урдсан торм одоо бас энэ өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдаан арын одоо бөөн тормны ард дээр 199 дугаартаа чинь эний торм шүү үзэгчтэй. Өмнө Гомгийн Баян уусан байж Арднаас эдэн Бат-Дэлгэрийн торм юм байна. Арднаас эдэн Бат-Дэлгэрийн торм. За энэ 15 дугаартаа урдааны замд урдсан торм Өмнө Гомгийн 3 дисмэ аймгийн алдарт байж Урмал цэцгийн Төм баярын одоо хурдан торм өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны 20-ийн бөөрөн дээр одоо гарч ирсэн байна. Очир эрдний торм дөрөв хөнгөж оролдож байсан жоохоо одоо хойшоо суудсан байгаа харагдаж байна. За одоо яваад байгаа. Ер нь одоо урагшлын шүү. Одоо урагшлал одоо үзүүрийн тормд бол нэлээ одоо холхон тасарсан байдалтай одоо урагшилж байна. 102 дугаартаа Өмнө Гомгийн Баян уусан мөнгө Сэнтжавын Хад Баатрын одоо хурдан торм энэ одоо энэ 5 чаастай урагшилж байна. За одоо энэ торм бол ихэнх араас гараад одоо урагшилдаг. Өмнө Гомгийн Баян Гомгийн шинж системийн уяач ган төмрийн хиний мөнгөтийн тормоо мөнгөтийн ботхон торм одоо урагшилж байгаа. За 06 дугаартаа уралдааны зөв Өмнө Баян Гомгийн Баян өндөрсөн яаш Баттуулгын одоо хурдан торм бол энэ бөөн тормны өнгөн дээр жоохоо одоо ойр төдөгөр. За ойр төдөгөр. За одоо үзүүрийн 3 тормыг одоо бүгдээр харуулъя. 3 дээр хиний торм гарч ирсэн байна да. Өмнө Гомгийн Баян уусан Сумын алдарт уу яаш Баттбаатрын Батөршгийн торм одоо гарч ирсэн байгаа гэж цаатлаар наадал дээр нь хиний торм гарч ирсэн байна. Өмнө Гомгийн Баян талаас нь Монгол улсын алдарт уу яаш мөнхтүүдийн мөнхийг өөрчилж байгаа. Алтын эрен говь группийн захирал ган болтын мөнхчрийн торм одоо гарч ирсэн байна. Өнгөн дээр 115 дугаартаа 3 дисмийн Өмнө Гомгийн 3 дисмийн уяач Ангаргийн улаан торм гэж шүү. Сумын алдарт уу яаш Ангаргийн торм энэ ягаан уцтай уралдаанд донцсон. За ингээд үзүүрийн 3 торм шүү үзэгчтэй. Өмнө Гомгийн 3 дисмийн уяач Ангаргийн одоо хурдан торм хөтөлсөн. Өмнө Гомгийн Баян талаас нь Монгол улсын алдарт уу яаш мөнхтүүдийн мөнхийг жуулж байгаа. Алтын эрен говь группийн захирал ган болтын мөнхчрийн торм дунд нь одоо уршилж байна. Цаатал нь Өмнө Гомгийн Баян уусан Сумын алдарт уу яаш аймгийн алдарт уу яаш Баттбаатрын Батөршгийн одоо хурдан торм бол одоо өнгөн дээр одоо гараад ирсэн байна. За Өмнө Гомгийн Номгон Сумын Монгол улсын авраг малчин аймгийн алдарт уу яаш Баягийн мөнхтрийн одоо хурдан шар торм за урагшаа зүтгэсээр байгаад үзүүрийн тормнууд дээр одоо ирж байна. За ер нь одоо хойш дөнгөж суугаад үзүүрийн тормнууд харахад бол үзүүрийн одоо 2 торм дээр одоо ингээд Баягийн мөнхтэр алдартын торм ирж байгаа юм байна үзэгчтэй. За өнгөн дээр Өмнө Гомгийн Баян уусан залуу яаш Сэнтжавын Хад Баатрын одоо хурдан алдар торм. За 2 дээр Өмнө Гомгийн Баян уусан аймгийн алдарт байж Баттбаатрын Батөршгийн одоо хурдан шар торм гэсэн. За ингээд энэ 2 торм бол одоо өнөөдрийн баяр наадам аймгийнхаа төвийн бүс хурдан тэмээний уралдааны хурдан тормны уралдааныг хөтөлсөн бол за 3 лөө Өмнө Гомгийн Номгон Сумын аймгийн алдарт байж Монгол улсын авраг малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан шар торм өөрөх нь ботхон торм. За ер нь одоо энэ жил бас уралдсан болгондоо хайрд төрүүлж байгаа ийм одоо хурдан торм бол өнөөдрийн баяр наадам хурдан тормны уралдааныг хөтлөө одоо 3 лөө одоо ороод ирлээ. За барай бол одоо үндсэндээ нэлээд дөгцсөн байгаа. За тэгээд үнэхээр сонирхолтой арын тормууд бас одоо ширүүг хөвөлтөө урагшаага зүтгэж байгаа. 10 тормуудын хооронд бол өрсөлдөөнтэй үзээтэй бас олон сайхан одоо уралдаанууд одоо гарнаа. За ингээд эхний 3 торм бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг хөтлөөд одоо урагшаа гараа явууллаа. За одоо харагшаа суугаад арын тормуудыг одоо харуулах гэж байна. За 4 дээр Өмнө Гомгийн Цогтбоо Сумын алдарт уу яач Төвдөн Дөржин Улаанбаатарын одоо хурдан шар торм Дунд Гомгийн Дэлгэр хангаас Сумын алдарт ямар юм хотхон дэлгэрийн ботхон тийм ээ. За энэ жил ирээдүйн урдад одоо ам үзэнд одоо худалдсан. За цаатал дээр нь Өмнө Гомгийн 3 дисмийн аймгийн алдарт Шаваан Ямсрын одоо Дүү Ягаан гэдэг торм одоо ороод ирсэн. За 5 дээр одоо ороод ирсэн байна. Дүү Ягаан энэ Баян хонгор за Өмнө Гомгийн баруун талын олон наадмууд бас харагддаг дөрвсөн дээ. За ингээд одоо хурдан тормоор янд орж ирэхэд Өмнө Гомгийн Баян уусан залуу яа Сэнтжавын Хад Баатрын одоо хурдан алдар тормоо. За Баян хонгор аймгийн Шин Жинсмийн аймгийн алдарт яаж ган төмрийн мөнгөтийн ботхон тийм ээ. За өнөөдөр одоо хол тасаргаа сайхан төрүүлж байна. 40 милтэй уралдаж одоо өнөөдөр дөмөг уралдаан гаргаж одоо төрүүллээ. За одоо арын тормнуудын хооронд одоо сөрсөлтөөн гарнаа. За сая хиний Баттбаатрын Батөршгийн торм цаашаа буруу тодорхой хантараа гараа явуулсан. За ингээ Баягийн мөнхтрийн одоо хурдан хөгтөрм аймгийн аман үзэнд одоо ордуулж байна. Харамсалтай Баттбаатрын Батөршгийн торм цаашаа ингээд юу замаас одоо гараа явууллаа. За эхний 2 торм бол одоо ингээд орчлоо. За эхний 2 торм бол одоо орсон. За 3 дээр Өмнө Гомгийн Цогтбоо Сумын Иггүй урдгаалын уяаны уяач Төвдөн Дөржин Улаанбаатарын за шар торм аргагүй одоо хурднатлаа. За 4 дээр энэ Монгол улсын алдарт Бадмандын цолмгийн торм орж ирлээ. За араас дайраад орж ирсэн байна. Дүү Ягаан тавлчлаа.
За шаван ямсын дүү яга тавалцсан. За 6 дээр Монгол Улсын алдарт уяач мөнхтөлийн мөнхийн гүйжүүлдүүлж байгаа Алтын говь группийн уяач Гамбалдын мөнхчрөлийн одоо хурдан шар тором одоо хурдлж байгаа харагдаж байна. За ингээд одоо харын тормнуудад орж байна. Сайнгүүгийн Төмбөлийн тором 7-8 байран дээр одоо орж иж байна. Алтан цэцгийн тором Одгөрлийн тором одоо орж иж байна. За мөн одоо бас энэ олон тормнуудаас араараасаа ингээд сайхан ширэг хүн одоо орж иж байна. За энэ Баян мөнхтрийнхөө Сугуурсрынгийн тором одоо нэг 8-9 бүрэн дээр орж иж байна. За арын тормнууд бол бөөндөө юм аа. Ингээд та бүхэндээ хурдан тормны уралдааныг хүргэлээ. За өнөөдөр Цэндчээ Хатбаатарын тором сайн хурдан маж аймгийнхаа бүсийн урлаа төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За тормныхон талаар яриулъя. За энэ миний тийм Баянгар аймгийн Шинжис цамын Монгол хамаа ботхон нэмээ байгаамаа. Монголтан бас баярлалаа гэж хэлдэг ахта. Тэгээд бас пүүжих сайн ахтай бас баярлалаа гэж хэлдэг хоёр ахта. За өнөөдөр бас дэмжээд бас ээж бас одоо наадамд ирсэн баг шээ. Тий. Манай хам бүгд бас манай сумхан бүгд бас дэмжсэн. Сайхан наадам боллоо. За өнөөдөр Холбоодрын тором хурдаа нотлоод аймгаа хүмүүсийнхаа хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр анх удааас аймагтай хайргаж үзлээ. Гоё байна. Тэгэл Монгол өндөр байна. Батгалгаар ах юм аа ботхон дэмээ байгаа. Тэгээд баталгаан дээр ахтаа баярлалаа гэж хэлээ да. Энэ жил хурдан байгаа. Ирээдүйн хурдтаа бас ам үзүүлээ. Тэгээд энэ жил 9 уралдаж 9 орлоо. 6 ам үзүүлж 3 хайргаж байна. Тэгжил орж байна да. за Шаардлагыг маань 6 алчлаа. Гэтэ шаардлагыг ах нартайгаа уралдаа тий. Тэгсээр 4 наснда хүүгүүд байдаг үү тэгээд 4 наснда яарсан 6-аас. Насанд нь явуулсан бол бас байсан шүү. Яас байсан байлээ. За баярлалаа. За усан алдартын тором өнөөдөр сайхан араас зүтгээд үзүүлдэрээ сайхан дөрвөлөө баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр талаар яриулъя. За энэ манай өөрөө ботхон юм аа их нь. Тэгээ эцэг нөгөө миний үйс гал алтрын дөл. За. Тий. Гал юм гал дөл байгаа юм да. За. Наадмынхаа сэтгэлээ болцоо. За наадам сайхан болж штэ аврах дээр дурлалаа. Тэгээ өнөөдөр бас сайхан төрсөн өдрөөр тормоо харагдууллаа. Сайхан байна. Тэгээ дөрүүлж гисэн. Ээж аавда баярлалаа гэж хэлээ да. За удам хамжлаа. За баярлалаа. За өнөөдөр дүү яга аймгаа бүсдэр сайхан хайрглаа баяр хүргэе. За баярлалаа сайхан баярлалаа. Дүү яга тормныхон талаар яриул. За дүү яга Баян хонгорын Шинжис сумын өгшөлтэй торmoo. Төгөлдөр гэдэг манай найзын мэдээд өгсөн торmoo. Энэ жилийн хэд хайрг болчих? Энэ жилийн 5 дахь хайрг авлаа. 2 4 3 хайрг авлаа. За баяр наадмын сэтгэлээ болоо. За баяр наадмын сайхан зохион байгуулалт сайтай. Энэ оны аврагч бас сайхан болж байна. Энэ уламжиж ингэж явуулж байгаа одоо удирдлагууд болон энэ наадмчид өнөөдөр баярын нэмэнд хүргье. За Өмнө Говьмгийн 70 задгад хотноо зохион байгуулагдсан 2025 оны Төвийн бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан тормны уралдаанд төрүүлж яригдсан тормнуудын бай шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За төрүүлсэн тормыг 1,500,000 төгрөг өрөмжлөл медалаар, аман үзүүд удаа хурласан тормыг 1,300,000 төгрөг өрөмжлөл медалаар, айрын 3 удаа хурласан тормыг 1 сая төгрөг өрөмжлөл медалаар, айрын 4-5 удаа хурласан тормыг тус бүр 800,000 төгрөг өрөмжлөл медалаар шагнаж урамшууллаа. 6-аас 10 удаа хурласан 10 тормыг барьж тус бүр 100,000 төгрөгөөр байлсан байгаа. За ингээд одоо бас аргагүй тэмээнийхээ өвсвөл тэмээнийхээ уралдааныг одоо дэмжсэн энэ сайхан баяр наадмын одоо шагнал гардуулах арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдаж өндөрлөлөө. 2025 оны аймгийн бүсийн уралдаа одоо тэмээний одоо аврах шалгаруулах тэмцээн уралдаан бас амжилттай явагдаж өндөрлөж байна. Тэгээд энэ тэмцээнийхээ уралдааныхаа талаар бас зорилго ач холбогдлын талаар Тэгэхээр нөгөө Монголын тэмээн соёлын холбооны өмнө говьдох салбар холбоо одоо энэхүү уралдаанаа одоо өнөөдөр хамтдаа сайхан зохион байгууллаа. Энэ уралдааны одоо 2-3 онцлог зүйл бий. Нэгт бол одоо энэ уралдаанд уралдаж айрагдаг төрүүлсэн уяачт маань одоо аймгийн цол авах болцол дээр оноо намж байгаа. Мөн одоо улсын цол авах дараагийн шат руу сахиж байгаа. Мөн өнөөдөр энэ удаагийн уралдааны бас нэг онцлог бол нөгөө анх одоо 3 нас уралдаг болсон бол тэмээний одоо уралдах насыг нэгээр нэмж шилбэн тайлаг уралдаж байгаа. Ийм онцлогтой арга хэмжээнд боллоо. Тэгээ өсөлтөө өмнө говь хөтөлбөрийн өрөөнд одоо хоёр бүх тэмээр онцсон олон талт арга хэмжээнүүдийг нь тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчин ардын хөдөлмөрийг өндөрөөр өндөрлөх гэсэн одоо ажлууд маань үр дүнтэй сайхан явагдаж байна. Тэгээ өнөөдөр арга хэмжээ маань яг сайхан ихэж аюулгүй, осолгүй сайхан болж өндөрлж байна.
За энэхүү Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос өсөлтөө Өмнөг говь хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан 2025 оны Төвийн Бүс хурдан тэмээний уралдааны хурдан одоо 4 насны тэмээ оролдож барайнд одоо амжилтаа оролцож шагнал урамчлалыг бас гардуулан өгч баяр хүргэлээ. За харин үүний дараагаар 2025-аас 2026 оны тэмээчдийн шинэ жилийн арга хэмжээг за Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулсан юм аа. За тус одоо шинэ жилийн арга хэмжээнд сум болгоны одоо 5 одоо тэмээчд манаас сумдынхаа тэмээчдийг төлөөлөн оролцлоо. За үүнээс гадна Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос тэмээ хэмээх тэнгэрлэг амьтныг өсгөн өржүүлж тэмээнийхээ өв соёлыг тээж уламжлуулж ирсэн ахмад тэмээчд, уяачид, за мөн одоо хүндэт улс аймгийн алдар цолтой хүндэт зочид төлөөлөгчд, за урилгаар одоо хүрэлцэн ирсэн Баян хонгор Дундгой аймгийн одоо тэмээчдийг тус одоо шинэ жилийнхээ үйл ажиллагаанд урин залж оролцуулсан байгаа. За мөн энэ үеэр одоо Өмнөг аймгийн хөгжим жүжигчдийн театрын уран бүтээлчид одоо сая дугаа өргөсөн гээд олон сайхан үйл явдлаар за Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулж байгаа 2025-аас 2026 оны шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо шинэ жилийн арга хэмжээнд Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооны нарийн бичгийн дарга за менежер Ариун санаа болон Монголын Тэмээн соёл уралдааны холбооны өдөр тутмын зөвлөлийн гишүүн сэтгүүлч мөнхтөр нараад нээж одоо өгсөн байгаа. За ингээд та бүхэн маань шинэ жилийн арга хэмжээний нээлттэй арга хэмжээг хүлээн авч үзнэ үү. Монголын Тэмээн соёл уралдааны холбооноос удирдах зөвлөлийн гишүүнээр бас ажилладаг. Тэгээд Монголын Тэмээн соёл уралдааны холбооны хамт олонний төлөөлөгч өнөөдөр Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбоо тэмээчд уяачдаа бас нэг өдрийг бас хамтдаа өнгөрөх гэж одоо төлөвлөж баяртай байна. За тэгээд Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбоо өнөөдөр бас үнэхээр түүхэнд үлдэх сайн уралдааны зохион байгууллаа. За аймгийн одоо Төвийн Бүсийн уралдааныг данхуудаага 4 насны ангилалтай уралдуулж хайрын маань одоо шилбэн дайлгч байлг гэж одоо 3 нас 4 наснараа ялгарч уралдсан ийм сайн уралдаан боллоо. За ингээд 4 насны уралдаанд нийтдээ 120 гаруй тэмээ уралдсан. Энэ одоо тэмээнүүд бас өрнөөр хүрэлцэн ирсэн уяачд маань олноор одоо хүрэлцэн ирсэн ийм сайн уралдаан боллоо. Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулсан 2025 оны Төвийн Бүсийн хурдан тэмээний уралдаанд нүүээр зохион байгуулагдсан. За шинэ жилийн арга хэмжээ өргөн дэлгэр сайхан үргэлжилж олон сайхан хүндэтгэлийн үйл явдлуудаар дүүрэн боллоо. За энэ үеэр одоо тэмээ хэмээх тэнгэрлэг амьтныг одоо уйж хурдлууж тэмээнийхээ өв соёлыг тээж ба залуучуудыг за Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, за хөдөлмөрийн алдар медаль зэрэг бас одон медалуудаар шагнаж урамшуулсан байгаа. За энэ цаг үед одоо тэмээг уйж хурдлуулж тэмээнийхээ өв соёлыг тээж за улс бүс аймаг сум орнуудын чанартай наадамд амжилттай оролцож байгаа шилдэг залуу одоо уяачдыг за Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу одон медалаар шагнаж урамшуулсан байгаа. За үүнээс гадна өнөөдрийн одоо шинэ жилийн арга хэмжээнд дээр бас өвлийн үгэн аав одоо хөрөлцөн ирж баяр дээр баяр намж хүндэтгэл үзүүлж оролцсон байгаа. За ингээд өвлийн үгэн аав бас мэдлэгээний үг хэлж тэмээгийн өв соёлыг тээж ба тэмээчд малчдад одоо бас ерөөлийн дэдийг одоо харьсан дараагаар за өвлийн үгэн аав одоо бас бэлэг гардуулсан. За энэ үеэр бол за тэмээний одоо алдар хүндийг одоо өргөж ирсэн өнөөдөр одоо урилгаар оролцож байгаа сумдуудын одоо ахмад тэмээчд үеийн одоо алдарт уяачд за улсын одоо аймгийн алдар цолтой ахмадуудад одоо ус ингэж бэлэг гардуулсан. За үүнээс гадна өнөөдрийн одоо арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаа Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны удирдах зөвлөлийн гишүүд за Баян хонгор аймгаас хүрэлцэн ирсэн уяачдын төлөөлөл за өнөөдрийн одоо баяр наадмыг одоо бас сурвалжлан нийлүүлж олонний хүртэл болгож байгаа. За малчин телевизийн уран бүтээлчид гэдэг бас олон хүмүүст одоо бас хүндэтгэлийн шинэ жилийн бэлгийг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа.
Тэмээшлийн баяр наадмаар сайхан залуучууд толгойн шагналаар шагналаа. Баяр хүргэе. За баярлаа. За өөрийгөө сайхан манай үзэж танилцуулъя те. За юу нөм танай ажлын таланд ажлын өндөр амжилт хүсье. За би Өмнөг аймгийн Мандлаа сумын Дэргуяч Эренчим мод Мангамбал гэж хүн байна. Тэгээ өнөөдөр сайхан аймгийн аврах шалгаруулах тэмээний уралдаа маш сайхан боллоо. Өргөн дэлгэр сайхан боллоо. За тэгээ шинэ жилийн арга хэмжээний тарсаглаа бол өнөөдөр залуучууд толгойн шагналаар шагналаа. За тэглээ баярлалаа. За тэгээ шинэ жил сайхан болж байгаа өргөн дэлгэр. Ер нь энэ сайхан шинэ жил тэмдэглэж энэ залуу үеийг нэг ер нь сайхан малдаа ойрхон тэмээ малаа сайхан урдуул цоож тэгээд өрөөсөө бүхэл юмар дэмжиж явдаг залуу үеийг нэг сайхан байна. За Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулсан 2025 оны Төвийн Бүс урдан тэмээний уралдааны шинэ жилийн арга хэмжээний үеэр 2024-өөс 2025 оны улиралд амжилттай уралдаж шилдэгүүр дээр тодорсон шилдэг уралдаанч хүүхдүүдийг тодруулах. За мөн одоо бас шилдэг атнуудыг одоо тодруулах үйл ажиллагааг зохион байгуулагчид болоод Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооноос бас хийсэн юм аа. За ингээд шинэ жилийн баярын үеэр 2024-өөс 2025 оны улирлын тэмээний уралдаанд унсан тэмээнүүдэд сайн унж хурдлуулж улс бүс аймгийн чанартай наадмуудад төрүүлж айрагдаж асан амжилт оноогоороо шилдгээр одоо тодорсон хүүхдүүдэд шагналыг одоо гардуулсан байгаа. За ингээд шилдэг уралдаанч хүүхдүүдээр мөнгөтийн төмөөлзий, баасан хүүгийн ган жигүүр, пүрэв дөржийн, бүрэн төгс, баяраагийн чавхлан тогоо, ган тулгын мөнх дэлгэр нь одоо тодорсон амжилтыг үзүүлж ингээд одоо шагналыг гардуулсан. За харин шилдэг уралдаанч хүүхдээр Өмнөг аймгийн Баян далай сумын Монгол Улсын алдарт байш мөнх төлөлийн мөнх үеийнхөө өсгөхөөр одоо тодорсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд Өмнөг аймгийн Тэмээн соёл уралдааны холбооны 2025-аас 2026 оны шинэ жилийн одоо баярын арга хэмжээний үеэр шилдэг уралдаанчаар тодорсон хүүхдүүдэд шагнал буюу одоо батламжийг гардуулж мөн одоо шинэ жилийн бэлэг хүндэтгэлийн одоо дурсгалын зүйлийг гардуулах өгч цаашдынхын уралдаан наадам сурлаг урлаг нь одоо өндөр амжилтыг хүсэн өрөөлөө. За шилдэг уралдаанчаар тодорсон баяр хүргэе. Баярлалаа. За өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Мөнхөөнгийн өсвөө хоёр гэдэг. За хэдэн жил тэмээ унж байна? Ингээ нэг 11 дэх жилдээ унж байна. За ер нь одоо амжилтаас томоохон амжилтууд Томоохон улсын бүс 3-4 үлснэг харагдсан. Тэгээ өмнө говьд нэг 5-6 дөрүүлсэн дээ. Өмнөг аймгийнхаа шилдэг уралдаанч хүүхдээр тодорлоо баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За намайг бүрэн дож өгтөө Баян сумын бүрэн төсөлгээ. За хэдэн жил хурдан тэмээ унж байна? Одоо 4 жил уралдаж байна. Сайхан амжилтуудаа сайхан ярихгүй юу? Би 2024 онд Зүүн бүсийн 3 аригт болсон. 2019 онд Зүүн бүсийн 5 орсон. Тэмээ унахын сайхан нь юу вэ? Уралдаад үеийнхэндээ уралдах сайхан да. Шилдэг уралдаанчаар тодорсон баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За тэгээд би өмнө уралд хийсэн ганц мөхт хэрэг байна. За хэдэн жил тэмээ унж байна? Ер нь цэцэрлэгээс унж байна. Одоо бараг 19 жил унж байна. За хээний тэмээг ундаг уу? Өөрөө тэмээг болон тэгээд салмаа тэгээд ер нь тэгээд ихэвчлэн тэгээд өөрөө тэмээг ундаг дөө. За улам их амжилт хүсье. За баярлалаа.
За Өмнөг аймгийн 2025 оны Төвөмсөн хурдан тэмээний уралдаан. За Өмнөг аймгийн тэмээчдийн шинэ жилийн арга хэмжээ өргөн дэлгэр сайхан халуун дулаан уур амьсгалтай үргэлжилж, за олон сайхан уран бүтээлжилд ая дуугаа өргөж, за хамтдаа сайхан бүжгэлж, наадаж, за мөн одоо шилдэгүүдэд тодруулах, за цаашдынхаа одоо суралдаан тэмцээнийг төлөвлөх, тэмээнийхөө өв соёлыг цааш нь одоо хэрхэн авч явах, уралдаанаа яаж өргөжүүлэх гэдэг олон зүйлийн дор бол өргөн дэлгэр зохион байгуулагдаж байлаа. За ингээд өнөөдрийн шинэ жилийн арга хэмжээний бас нэгэн одоо онцлог зүйл бол 2024-с 2025 оны тэмээний уралдааны жилд амжилтаа оролцож чансаагаараа эхний 3 удаа шалгарсан атан тэмээнүүдийг тодруулж эзэн хүмүүсний одоо батламж шагналыг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм аа. За ингээд одоо шилдэг 3 атны за 3-т бол Өмнөг аймгийн 3 дэсвэн яриат аймгийн алдарт бай Шовон Нямасрын одоо хурдан хар тэмээ орсон амжилтыг үзүүлсэн байгаа. Шовон Нямасар алдартын одоо хар буюу одоо ламын хар тэмээ 2025 оны 2 дугаар сарын 7 өдөр Дорногов аймгийн Сайн шанд хотноо зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд төрүүлсэн. За 2025 оны Өмнөг аймгийн баруун бүсийн уралдаанд төрүүлсэн амжилтаараа за ингээд шилдэг 3 атын 3-т одоо иргэмлэгдсэн. За ингээд шагналыг одоо бас Өмнөг аймгийн тамийн соёл уралдааны одоо удирдлагууд удирдах зөвлөлийн зохион байгуулагч нар одоо гардуулан өгч баяр хүргэсэн. За шилдэг 3 атын 2-т Өмнөг аймгийн Баянгав Осмын Монгол улсын алдарт уяач аймгийн ушаа урмалчин Цэндмагийн Бям нутгийн авраг шараат одоо бас тодорхой амжилтыг үзүүлсэн байгаа. За авраг шараатны хувьд бол 2024 оны Түмэн дэмээний баяр наадамд хайргийн 3 удаа хурдлсан. 2024 оны Баянгор тус улсын бүсийн уралдаанд 5 удаа хурдлсан. За 2025 оны Түмэн дэмээний баяр наадамд амун үзэнд удаа хурдлсан амжилтаараа за ингээд шилдэг 3 атны 2-т одоо эргэмлэгдсэн байгаа. За харин Өмнөг аймгийн 2024-с 2025 оны тэмээний удааны улирлын шилдэг атаар Өмнөг аймгийн Баян далай сүмийн харьяат Алтан 92 группийн уяач Мөнх түүлийн Мөнхөнгийн туг шараат шилдэг атаар тодорлоо. За туг шараатны хувьд 2024 онд аймгийн аврагаад төрүүлсэн, 2024 онд улсын бүсийн уралдаан буюу Баянгорт төрүүлсэн, 2024 оны Түмэн дэмээний баяр наадамд амун үзүүлсэн, Дорногов аймагт зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаанд 25 онд амун үзүүндэд оролцсон. За 2025 оны зүүн бүс буюу Өмнөг аймгийн Цогтоосом зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд төрүүлсэн амжилтаар за 2024-с 2025 оны Өмнөг аймгийн шилдэг атаар тодорхой амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд Монгол улсын алдарт байч Мөнх түүлийн Мөнхүйнд туг шараат даатны батламжийг гардуулан өгч баяр хүргэж байна. Өнөөдөр таны хар хатус Монгол Өмнөг аймгийн шилдэг атаар тодорлоо баяр хүргэе. За баярлалаа. Миний шилдэг атаар тодорлоо маш их баяртай байна. 2024-с 25 оны улирал бол хар хатмаас хурдан байж улсын бүсийн төрүүгээр тодорсон. Тэр сайхан дурсамжаасаа бодохгүй. Дорноговд очиж уралдаж олон сайхан хурдд очиж уралдаж төрүүлсэн. Сайхан байсан. Сайхан төрүүлсэн. Маш сайхан байсан. Уяагаа сайхан авсан, сайхан чийсэн. Тэнд би маш баярлж байна. За өнөөдрийн баярын сэтгэлээс авахгүй юу? За өнөөдрийн ерөнхий баяр сайхан боллоо. Одоо ерөнхийдөө бол зохион байгуулалтын талаар бол өөрөмөц их сайхан их гоё боллоо. Надын талаар бол сайхан талархалтай байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн Өмнөг аймгийн 70 задгад хотноо зохион байгуулагдсан Өмнөг аймгийн 2025 оны Төвөмсөн хурдан тэмээний уралдаан болон за энэ одоо өдөр зохион байгуулагдсан Өмнөг аймгийн тэмээчдийн 2025-аас 2026 оны шинэ жилийн баяр оныг шилдэгүүдийг тодруулах арга хэмжээнээс бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Өмнөг аймгийн тэмээн соёл уралдааны өдөр дах зөвлөлийнхэн болон за зохион байгуулагч нартаа талархал дэвшүүлж ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За ингээд тэмээ хэмээх Тэнгэрлэг амтны өргөж та бүхнийг ивэж явах болтугай гэсэн өрөөлөөр энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.